За өдөрч та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд бидний подкастын одоо 4 дахь дугаар болсон тийм. 4 дахь дугаард Монгол Улсын Шгшөөгийн тамирчин Цэрэнбаатрыг аварсан байгаа. Тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа Цэрка. Баярлалаа. Манай юу бол подкаст бол ерөөхдөө хүмүүс ер нь подкаст гэж зүйл хийгээд байгаа. Бид нар аудио шиг төвчтэй хийгээд бас хүмүүст үзүүлээгээд зэрэг гол байгаа. Энэ би мэйвэлгээс чөлөөт сайхан ярилцдаг ер нь хөөрөлтөө. Подкастын маань ер нь хөөрөлтөө, сагсан өмгийн хөөрөлтөө нэг л ер нь сагсны иргэн тойронж байдгүй, тамирчдын те ерөөхдөө бэлтгэл сургууль, за тэгээд өөрхийн баримтдаг зарчим, за тэгээд хэр хол замыг туулж ийн гэх мэт лахгүй бол эхлэндээ. Үзэгчд бас саундклоудээс сонсч болно шүү те. Тийм саунд. Тэгээ миний манайх 5 дахь өдөр болгон 22 цагаас MNB спортоор яг тэр MNB спортынхаа бас YouTube channel-аар бас байгаа. Тэгээ SoundCloud дээр бас миний нэртэй байгаа л та. Харамстай. Гоё юу нэж. Сагсан өмгийн хөөрөлдөө ингээд хайцууд хайх юм шиг тий. За цирка өнөөдөр чинь яг бид нар бас хэд өнөө бичлэг хийж байгаа тий. Цэргийн баярын өдөр өнөөдөр манай бичлэг таарч байна. Цэргийн баярын мэнд хүргэе. Баярлалаа тоорчсон баярын. Баярлалаа. Тий цэргийн баяр гэж байгаа ирчүүж байгаа имзэг байна уу гайгүй юу? Өнөөдөр нэг жоохон битгий үйлээсэ гэдэг байгаа шүү. Цэгт явсан юу гэж жоохон тэгж ийн гайгүй юу? Гайгүй шүү дээ. Цэргийн онч одоо бид нар чинь цэргийн юм дээр байн хорон дээр бүртгүүлдэг үстэй. Тийш. Тэр чинь тэгэл цэргийн тэр чинь очоод бүглүүлж ин гэдэг чинь бас цэргийн үүргийн би дүүцүүлээд хаацсан л да. Цэргийн аль хаацсан. Мөнгөний төлөө дүүцүүлж чадсан шүү дээ. Мөнгөний төлч үү? Мөнгөний төлж шилтэй байж яагаад байгаа юм бэ? Дүүц цааш яг 2-3 байгаа. 14 хоногээр нэг карантинд яваал те дууц үед нь бэлэн байх хэрэгтэй гэдэг. Бас тийм бэ те. 4 удаа. Бид нөгөө эрдэм намын мөр хөөж явсаар хаад. Цэргийнээс өнгөрцөн байхгүй. Тэрээс хойш бэлтгэл хурандаа гэдэг шиг. Тийм партизан болцоох шүү. Та яасан? Би бол одоо ямар ч гэсэн нөгөө нэг 27 хүртэл яваас өргөнтнийх өндлөختөр хорон дээр даруулдаг шүү дээ. Тэгээд даруулаа явж байгаа. Явал дууссан. Нас өнгөрсөн. Одоо тэгээ тий 28 ч лөө ямарсан бүгднгийн даруулаад цаг тухайд нь очиж ямарсан иргэнийх үрийг үзэхдэг цэрэг. Тэгвэл саяхан цэргийн үртний юу даруулсан уу та? Даруулсан. Тий. Гэхдээ ингэж боддоо шүү дээ. Та юу гэж хэлсэн ба одоо нөгөө нэг Шгшөөгийн тамирч шүү дээ. Манай циркач дээр. Шгшөөгийн тамирч ялангуяа эрэгтэй шгшөөгийн хүн бол бас нэг цэрэгт явж байгаас ялгаагүй л нэг их орноо төлөөлж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэ? Хас ер нь тийм шүү. Би бол тэгж боддог шүү дээ. Тийм. Ер нь бол тийм. Тийм мэдээ шүү. Тэр нэг тийм огшоо байдгүй. Огшоо бүр аим шүү дээ. Одоо би бол ер нь бол жоох огшоо өндөртэй юм шүү дээ. Сэтгэлийн одоо юу гэдэг сэтгэл өндөртэй. Тэгээд тэрийг яг балансчуул бас байрна. Тэгээд миний хувьд бол тэмцээн уралдаанд орохдоо ямарсан өөрийгөө дандаа ялан дийлэн тий Монгол улсын төлөө гэсэн зүйл ирэхэд байдаг учраас тэр зэрэг хүмүүстэй ойролцоол гэж байна. Тий. Би нөгөө нэг сүүлүүд одоо энэ 3-3-ын одоо эдрийн тоглолтыг эхлээ ингээд үзээд тайлбарладаг. Сүүлдээ бүр тайлбарлаж чадахгүй үзэж чадхаа болчихдог. Тэр одоо юуных вэ? Уярч байгаа байхгүй яа. Мэдгүй. Тэгээд одоо чинь цаа ингээд Аз аврагт ингээд явсан шүү дээ өнгөрсөн жил. За хамгийн сүүлийн Аз аврагт ингээд явсан тий. Явах нь гоё юм уу, шагнал авах нь гоё юм уу? Ямар юу н хамгийн тэгж за эх орныхоо төлөө юм байна. гэж тэр үедээ боддог бай. Гэх юм уу? Ер нь бол яг миний доторх бодол бол эх орноо төлөөлж байгаа нь аягүй гоё гэдэг. Яг төлөөлж явж байгаа учраас төлөөлж явсныхын дараа очисон дараа мэдээч хэрэг ямар нэг өөр ухамсартай хэрэгтэй тий. Тэгэхээр мэдээч хэрэг улс орноос сурчлах, улс орныхаа тугийг дээш нь мандуулах тий. Тийм учраас очсны дараа бол бас арай өөр төрлийн бодно. Ер нь ингээл дараалтаа. Явахтаа л ер нь нэг жоох огшоол хонгосны буйд тухай дээрс ингээл. Тий. Шгшөөгийн ховд цүнхэнд байдаг. Тийм шүү дээ. Огшоо шүү дээ. Ямарсан огш нь. Ер нь байнга л огсоор байгаа. Тэгээд огшоол дуусдаг шүү дээ. Ирээд тосгоосгүй явах те, тосуулахгүй явах те. Тий, ирээд тийм шүү дээ. Маах ч одоо чи маа телевизэн таад ирсэн байна. Дээрээс нь гэр бүлийнхэн, дээрээс нь манай тий мохя манай аавчаас ирсэн тий ихнэр өвч ирсэн байдаг тий. Тэгэл нэгөөдөө бид нарыг одоо шинэ сошиал гэдэг чинь одоо айгүй хүмүүст хүрдэг болцсон. Тэгэхээр чин дээр хүн болгон баг тэр онгоцны буудлын аэропорт руу хүн болгонд бид нарыг хараад нөгөө нэг 3-3-ын тамирчтай шүү дээ. Баг өмнөөс ингээд тухайд өөрхөн тосч явах гэсэн дээр баяр үгээд маш сайхан байдаг л та. Тэр хамгийн гоё. Тэр гоё. Хамгийн гоё тоссон нэг тийм амиуч юу байна? Одоо санаанд орж байгаа. Дэлхийн аваргаар ирэхэд
нэг аим гоё тассан. 18 Аа оны. Филиппин Тий, тий. Филиппин дэлхийн аваргаар ирсэн чинь бид 20 нар сая. тий. 20 сая лөө. Тий. Үнэл Тий 20 сая. 20 сая төгрөгийн шагналтай. Тийм. Боо вайб. Тэр яагаад тийм гоё юм? Тэр хоол нь яг ихэд бид нар чинь Азийн аварга гэдэгт яваад ирэхэд тийм олон хүлээлттэй ерөөсөө нэг тэмцэнд яваг байжаад тэгээд явцаад ирсэн чинь айгүй олон хүмүүс ингэ бид нар мэддэг байхгүй. За дэлхийн аварга 8 дорчлог гэж бид нар хуучин нэг байр эзэлчээд одоо юу гэдэг чинь эхний 3 байр эзэлчээд ирэхэд хүмүүс нэг ээж аав өдр те одоо тосч байхад яг нэг дэлхийн аваргын 8-д үлдсэн дараа ерөөсөө за одоо нэг тийм хүлээлтгөө буусан байхгүй юу? Өөртөө хүлээлтгөө буугаад л гэсэн чинь пам гэж эндээс зураг аваад энэ зэрэг жах тэр бол амар тийм тухайд айгүй их тийм хоногшсон байсан. Бас сүүлд бас тэр жежүү лөө. Жежүүч шүү дээ. Жежүү тийм жежүү гран при бид төрүүлчихэд ирэхэд бас манай Energy Resource компани хамт олон бас айгүй гой сюрприз бариад бид нар бас том нөгөө нэг Формула 1 дээр уралдаг тий яг тэрний том шампанскууд тий шампанскууд тий тэрээс чинь ингэ зайлж байгаа бүгдөө нэгээс тэр бас амар гой мэдрэмж байлээ. Ерөөсөө тийм мэдрэмжийг бас ерөөсөө авч үзег байсан. Тэгээд тухайд бас манай анд дүү ихлүүлжсэн аахгүй тэрээ чи ингэж байгаа. Тэгэл тухайд бас бүх хүмүүсийг хамгийн хохирсон нь Бекс нөө. Бекс угаасаа яг тухайд чи MVP дээр болоод ирсэн байсан тий. Тэгээд бид нар чи бараг тэгэхээр илүү мялаасан юм шүү дээ. Чи нөө дараа нэг яадаг нөө формулагийн шампанскуудаас нэг үлдсэн. Тэгээд за тулгаахын машин тийчгээд тулгаахын машин тийчдэг багц. Маа нөгөө юу 18 ихэ ард машин тулгаахын машинаар тийцэг. Тэгсэн чинь нөгөө машин яваал ингээд хөдлөө. Зайчаал хөдлөөл байсан юм бэл. Тэнд чинь машин явж байхад нь шампанск нь ард нь буут. Таглаг юм. Таглаатай. Хөдлөж байгаа бодож таглаатай. Шампанск пап. Тэр гоё шампанск тэгээ алга болчихж байгаа. Ер нь одоо тэр бол бодуулах ёстой байсан байлгүй дээ. Дуусгаа доо. Тий, дуусгаа. Одоо ингээд зүр баярууд их болж байгаа шүү дээ. Ер нь Цирка гэр бүлээрээ баяруудыг хэрхэн тэмдэглэж өнгөрөөд. Ер нь энэ одоо цэргийн баяр, март монголчууд ингээ олон баяр тэмдэглэж байгаа гэж хүмүүс ярьдэн шүү дээ. Энэ тал дээр ер нь одоо чиний байр суурь хэр байдаг. Би миний харж байгаа өнцгөр бол ингэж одоо тамирчууны хувьд бол маш их бэлтгэлтэй байдаг. Маш их гадар байдаг. Тэгээ энэ баярууд бол одоо нэг гэсэндээ та хэдэд бол бас нэг гэр бүлтэйгээ цаг өнгөрөх гоё боломж байдаг гэж магадгүй гэж хардсан шүү дээ. Ер нь бол яг бэлтгэл сургалтаас гадна хугацаанд бол би ерөөдөө гэртээ байх илүү эрхмэлдэг. Тэгээд гэртээ байгаа одоо гэрийнхэнтэй халуун буур амьсгалтай байх айгу дуртай. Тэгээд баярын өдрүүд бол одоо чинь манай цагаан сарыг бол энэ жил ингээ коронавирус эдэргээд өнгөрсөн болохоос өргөн айгу дэлгэр өнгөрөөдөг манай ээж аав хамаатан цаадаа. Тэгээд нэгнийхээр одоо айлчлал мэдээж өдөрсөн цагаан сар чинь ямар утга учир баштай баяр бидлээ. Нэгнтэйгээ айлчлан зоолгож те уулзааг хүмүүс уулзаж тиймэрхүү тийм баяр байдаг. Тэгээд тэр баяраар одоо энэ жил ингэж уулзаагүй. Тэгээд одоо нөгөө нэг корона одоо бидний ямар сандаа нэг тийм хамаатны тийм групп одоо чат байдаг хгүй. Одоо чат групптэй тэрэн дээрээ бүгдээр ингээд бүр ингээд манай дүү ингээд юу бичээд дараалаа. За хизээ яаж уулзах вэ? Ер нь юу гэж бодлоо байна гэдэг аюу олон төрлийн бичээ. Тэгээд тэрэндээ ч одоо ингээд санал нэгтэйгээ за ингээд коронавирус дуусны дараа одоо бүх намцсны дараа ингээд золголтоо ийя гэж золголтоо ийя гэж байгаа шүү дээ. Цагаасаа дуусч ямаагүй яг тиймэрхүү байлтай. Тэгээд одоо шинэ ер нь бэлтгэл сургалтын үед бэлтгэлтэй мэдээж хэрэг явна. Тэгээд бэлтгэлтэй явчаад оройтой гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөхөнд тулд одоо тэр Мартин 8, Цэргийн баяр тэртээ одоо Мартин баяр ирэхэд одоо сая бид нар айгүй амралтай байлаа шүү дээ. Гэрхэнтэй болон ээж нэртэйгээ мөн ихч дүү мөтрийг айгүй гоё өнгөрөөсөн тийм. Сайхан Мартин гэлөө. Тэгдэж шүү дээ. Нэг тухтаас оож ирнэ гэдэг шиг тийм. Ер нь бол юм билээ. Ер нь ийм үү. Яг би тийм мэдрэмж байх болгол мэдрэмж асуугаад. За ингээд олимпиад явахгүй бол ингээд эсвэл Азиад явахгүй бэлтгэл хийгээл байгаа шүү дээ. Хэрэг төгсдөг вэ? Санаа зовдөг гэх юм уу? Тэг ингээл төгсдөг үү? Одоо чинь би одоо ингээд нэг юм төвлөрөөл ингээд юм дуусахгүй болохоор тэр ингээд бодоод гэртээ очиод бодоод одоо би нэг нэвтрүүлэг хийж л та. Би ингээд нэвтрүүлгийг ер нь болчлоо гэж бодчих гэртээ очих гутаа нэг бодож байгаа юм. За болоогүй юм байна. Гэдэг өнөөдөр би үзсэн чинь яг ингээд цаана дахиад цагийн дүрс ховоосон би хэрэглээгүй цагийн дүрс ингээд орчихсноо би өнөөдөр шүн бодж олж байгаа байхгүй. Тэгэхээр би юм мартахгүй явсаар гоод шүн олоод тэгээ өглөө нэр ингээд хийдэг байхгүй. Тэр юм дуусахгүй л ерөөсөө санаа амардгүй нэг тийм байна. Тэгэхээр чи одоо ингээд тамирчгүй тэмцээд ингээд бэлтэж ягаад тэмцээндээ яваад амжилт үзүүлсэн үзүүлэхгүй ингээд явах хүртлээ шүү дээ. За нэг тедэн цараа тэдэнд явна гэхэд явах хүртлээ ингээд төгшөд идэг үү яадгүй ер нь тэр моментоос ирээч. Бид нар ч одоо сэтгэлзүйчтэй ажилладаг шүү дээ. Тийм. Тэгээд
Тийм ерөөдөө бас анх тэмцээнд явахд бол тийм төгссөн эсвэл ингээд жоохон нэрвцсэн ч юм уу те эсвэл яах вэ гэсэн тийм бодлууд аяг төрдөг байсан. Тэгээд бас сэтгэл зүйчтэйгээ ажилласны үр дүнд бас бид нар гэж одоо миний хувьд бол тэр байдал бол ерөөдөө өөрийгөө зэгцлэх мөн тэмцээнд орох болон бэлтгэх тал дээрээ ямар цаг үеүүдэд юу бодгоо те тэр байдлыг хангаж явж байгаа учраас одоогийн байдлаар яг тийм төвшөлт болон хэм зүйл ихэд айгүй бага болсон. Тэр нь бол айгүй сайн тал гэж ер нь үздэг. Тэр сэтгэл зүйн хувьд бол бас хичээл тэр ч нэг л хичээл штэ. Тэр хичээлдээ бид нар бас одоо би бол бэлтгэл ингэж боддог л та. Бэлтгэл сургуультай бол одоо мэдээж яг зааланд бөмбөг шидэх комбинаци их бас номер 1 зүйл. Мөн сэтгэл зүйн бэлтгэл одоо ингээд одоо хоёр жоо бидэрт орж байгаа номер 2 зүйл. Мөн тамирчин хүнд бүгдэнд нь одоо юу гэдэг эрүүл мэндийн шалтгаан тий янз янзын юмнууд нь эрүүл байжээж бас 3 4-т нь маш сайн амралттай байжээж одоо юу гэдэг тэр зүйлүүдийг хангах одоо шүүгдэг чинь аягүй их бэлтгэл хийчихэд унтаж амраагүй байж байгаад маргааш нь тэмцээнд орлогож бодоход тэр хүн өөрийнх нь одоо хүссэн хэмжээнд ажиллаж чадахгүй бол мэдээж сэтгэл санаагаар унаад яг эдгээр бүгд ингэ холбоотой байхгүй. Сэтгэл санаагаар унахаар яах вэ те? Буцаад нойр нь хөхгүй байх. Яг ийм байдлууд болох. Энд одоо яг энэ ярьсан зүйлүүдийг балансчуд байж яг тийм тамирчин хүн одоо тэмцээндээ бэлдсэн байх гэсэн утгатай. Бэлдсэн байх биш бэлдсэн гэсэн л ер нь зүйл гэж мөн боддог. Тэгэхээр түрүүний ясаалны мэдрэмж гэд яриад байгаа төр бол анханаас нь одоо бид нэр хамгийн эхлэхдээ бид нэр багаас нь бид нар ширхсэн те 3-3 эхлэхдээ ингээд тэмцээнтэй яваал бэлтгэлээ хийгээл ингээд гадаа бэлтгэлээ хийгээл одоо сүүл рүүгээ заалан бэлтгэлээ сэтгцүүлчтэй ажиллаад мөн идэж ууж байгаа зүйл дээр ажиллаад мөн одоо энэ суплемент бүтээгдэхүүнүүд одоо энэ уураг те амино бид нар эдрийг хэрэгжилж байгаа энэ мөлхөө ингээд бидэрт одоо ингээд яг ингээд 50% гэдэг шиг одоо ингээд 20-25% ч юм уу гэж нийлж байгаагаар одоо бид нар тэр одоо сэтгэлд байх тэр зүйлийг илүү цэнгэлээд урагшаага илүү алхах тийм боломжуудыг олгож байгаа учраас тэр сэтгэл төвших зүйл одоо манай баг хамт олон биднэрт бол ер нь айгүй баг гэж. Ер нь бол лен сайн сурж байгаа юм байна. Тийм. Ер нь бол ингээд байн суралцаал явж байгаа. Явцмаас сураад байгаа юм. Тэр наач мөсдөгтэй сонир. Би бол яг хөвдөл тэгж бодсон. Яг ер нь ингээд эхнээс нь эхлэхдээ яаж хэлээ. Одоо байгаа байдал нь ер нь юу байгаа гэлээ. Одоо жишээ нь ингээд бид нар спонсор байгуулахтай болцсон тий. Энержисоос тэр чинь бидэрт ингээд бас мэдээчээр гэр бүлтэй хүмүүс ар гэрээ яаж авч явах вэ? Тэрэн дээр чинь ингээд мөнгө санхүүг асуудаг. Тэр хүртэл ингээд айгүй том юу одоо асуудлыг шийдээд өгчгөр бидний одоо тэр нөгөө яриад байгаа сэтгэл зүй болон унтаж амрах бэлтгэлт хүртэл ингээд дээшээ левел нь одоо өсөх хэмжээний болоод л гэсэн үг л тийм. Бас тийм шүү те. Одоо юу яаж байгаа шүү дээ илүү мэрэгжлийн болж байна. Тэгээд яг чиний ярьж байгаа шиг ингээд бүх юм ингээд шинжлэх ухааны үндэслэлтэй болж эхэлж байна те. Ингээд бас асуудлууд ингээд шийдэгдэж одоо илүү мэрэгжлийн болцсон те. Ингээд зэрэнгүүт ер нь одоо яг мэрэгжлийн тамирчин хүн одоо өмнөх зөв бэлтгэлээ хийж байгаад ажиллаа хийдэг тий ажиллаа хийж байгаа бэлтгэлээ хийдэг энэ тамирчин хоёрын хооронд ер нь ямар их ялгаа тэгээд хүүхдүүд ер нь одоо яг мэрэгжлийн болох тэгээд зүгээр ингээ ажиллаа хийж байгаад одоо манайх бол хагас мэрэгжлийн гэж ярьдэн шүү дээ энэ хоёрын ялгаа ер нь яг яаж мэдрэгч чинь тэнгэр газар шиг тий уус зөндөө байгаа тэгээд яаж амьдралд мэдрэгж байгаа тэр зүйлс нь одоо юу амьдралын хэмнэлт ч юм уу тий одоо жишээ нь жишээ яргалаа тий би одоо жишээ нь хуучин ажил хийдэг байхдаа өглөө босоод хамгийн түрүүнд ажил дээр очиж ажлын талаар бодож байгаа. За би ажил дээр очиж юу хийх ёстой вэ? Та ажил яг тэгэн шүү дээ. Мэдээж ажил дээр хийх ажилтай хүн болгонд ухамсар одоо төлөвлөс ажил. Тэр ажлаа боддог байтал бид нар ингээд мэрэгжлийн түвшинд очиад ажил гэдэг зүйл маань бидний энэ бэлтгэл сургууль мөн энэ саксны маань одоо яг энэ зүйл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь юу гэхээр бодож байгаа зүйл нь одоо би одоо бэлтгэл дээр ийм зүйл хийсэн. Одоо чинь тэд шийдсэн. Одоо тэд удаа оролт одоо шинэ ингээд доороос хүртэл одоо энгийн юмнуудаа цацах те. Тэрийгээ ингэж бодоод нэр энэ дэр би бас ингэчих юм бол арай нэг илүү үр дүнтэй болох юм биш үү гэсэн зүйл тийм одоо зүйлүүд гарч ирж байгаа учраас тэр нь маргаашийн бэлтгэл дээр маргааш бодох зүйл нь бэлтгэлийн талаар мөн өөрийгөө одоо цааш нь илүү яаж хөгжүүлэх талаар бодож байгаа. Тэр нь мэрэгжлийн болон тэр хоёрын ялгаах гэж боддог чинь. Тэгэхээр яг нөгөө нэг ажил хийж байгаа хүн ажлын талаар боддог шиг бидний ажил бол одоо энэ сагсан бөмбөг тэгээд одоо энэ зүгээр ингээд тоглоом биш болсон. Зүгээр ингээд мэрэгжлийн төвшин зүгээр ажилсаг болсон учраас яг гэдэг ажилсаг л бодогддог гэсэн. Тийм ээ. За одоо сакс руу орё гэдэг чи. За 5 тоглоод цирка бол төвийн байрлал тоглолдог. 3 тоглоход ер нь ямар байрал дээр тоглож байна? Ер нь ямар үүргийг гүйцэтгээд та дөрөв дунд ингээд тоглож байгаа шүү дээ. Нарийн яриуд одоо за мэдгүй. Бүгд л ингээд шидэл мэдэл ингээд байгаад байгаа шүү. Би бол
Сая сүүлд нэг юм сая нэг Амстердамын дэлхийн аваргыг үзчихлээ л да. Тэгсэн чинь тэр нөгөө юун дээрээсэн бэ? Юу нөө нэг Эстонод чамаагүй дэлээ болон гимтсэн юм биш үү те? Нүүрлүү цоглоо, амруу цоглоо. Яагаад хөөрхөн амтан циркаг тэгээдсэн те? Би гэж бодохгүй. Циркагаа би үрдэж байгаа байхгүй. Яагаад тэр циркаг ингээ баг зогсож байгаа тэр нөхөр те? 2 3 зогсож байгаа бүр нэг нь бүр нүдгээд 2 торгуул шидсэн чинь бүр тэндээс бол торгуулаа алдаад циркаг амир зогсож байгаа. Чи тэрийг зогцсон юм уу? Ер нь яац? Ер нь тэгээ нэг юм нэг чам дээр нэг юм том нөхдүүд бярта нөхдүүд чамаг нэг ингэ зогч мөхчээд байх шиг нэг тийм анзаарагдаад байх юм. Ер нь яг 3 дээр нэг ямар үр гүйцэтгэд байна. За баг болон тэгээл одоо манай багийн хувьд бол бүх одоо тоглогч мар онцлогтой тий. Одоо Цэнгэн баяр их шийдтэй тэгээд Дөлгөн гэхэд одоо ихэд оролт ихтэй тий. Хурц сайшин тоглолттой, дэлгэр 8 гэхэд хүчин тоглолт илүү үзүүлдэг тий. Миний хувьд бол тэр байрлалаас арай өөр байрлалаар тоглохыг хичээдэг. Яг тэр манай баг тэр зүйлүүд байгаа учраас би илүү одоо хамгаалтанд илүү анхаарах, мөн багийн уур амьсгалыг арай илүү болгох, тэгээд багаар тоглох болон тэднэрт одоо оноо баах байдлыг те илүү гаргаж өгөх, мөн илүү сайн тоглож байгаа юу тоглогч ах юм бол тэрэн дээр би очиж илүү контакт хийж эсвэл тэр хүнийг илүү сайн хамгаалах. Тэгээд илүү одоо оновчтой үед одоо пасс ч юм уу те яг тиймэрхүү яг тийм ассист нь одоо юу гэдэг чимд одоо нэг support marker гэх юм уу одоо нэг тий яг нэг дэмжигч тийм одоо яг нэг дотагийн хэлгээр яг intelligence marker яг нэг team marker тоглолдог. Тэгээд хэрэгтэй үед оноо авах хэрэгтэй байх юм бол тасцуулах чанга заавар би оноо авч тоглоно. Тэгээд яг тиймэрхүү хэрэгтэй яг уялдаа холбоотой байж бүгд оноо авах гэдэг арга ч юм уу бүгд хамгаалах гэдэг эсвэл бүгд пасс өгөх тоглох юм бол ерөөдөө тэр чинь нөгөө нэг оноо авах пасс шиг бүгд нэг юм эвлэгцэн байж тийм багийн тоглолт. Яг нэг багийнхаа сул тал дээр илүү ажиллахын тулд тэр бол зүйлийг нөхөж тэрийг хүрээчсэн бид нар одоо энэ байгаа одоо янз бүрийн тоглолтууд дээр туршлагатай мөн тэрнээсээ амжилтууд гаргасан байх гэж ерөөдөө боддог. Тэгээд ер нь бол тийм. Цирка тэр нь хамгийн эвгүй төвийн тоглогч нар айл багийнх нь одоо чинь Boardman байна бэ? Бараг 2 хит юм бэ? 16 мургаа байна. Vukovic байна. Нэг юуны Karimadov Захир хайрангтун ингээл ингээд хамгийн өндрүүдэлсэн циркаар бол оногтод идэх надад санагддаг те. Тэнд дөрс хамгийн эвгүй төвийн тоглогч ч юм уу те бас нэг эвгүй нь ер нь хэмбэ. Яг төвийн тоглогч надад гайваад шүү дээ. Тийм үү? Тий. Яг мэдгүй надад л төвийн тоглогчтой таарахаар яг ч доор таашдаг учраас нэг актер тэгж нэг контакт нэг яг эдгээс нэг оноогоо аавна эвгүй довтлуулна яг урд тоглолтог тоглогч нар бол яг жоох эвгүй байдаг. Хин юм. Одоо жишээ нь юуны одоо жишээ нь тий яг нэг тиймэрхүү яг Доминик Джонс эдэр ч юм яг жижигхэн тоглогч нар айгүй эвгүй байдаг. Энэ жижигхэн жоох эвгүй. Жижигхэн жоох. Ер нь төвийн тоглогч нар ярьдэн шүү дээ. Төвөдтэй тоглоход бол амар байдаг тий. Яг тэрэн дээрээ би бас яг дутуу юм дээр ажилладаг. Тэгээд жижигхэн тоглогчтой яаж хамгаалах вэ тий? Мэдээж хурдаар билүү одоо 3-3 айгүй сонин шүү дээ. Та нарс бүгд одоо шоо 5-5 2 оноо болон 3 оноо гэж авах зүгээр нэг 75% 100% гэж явж байхад 50 3-3 чинь нэг бол 2 оноо авах 100% бодоод нэг оноо авах 50% бодохоор ингээд 21 оноонд оруулж байгаа усаас харин тийм. Тэгэхээр жижигхэн тоглогч нэг оноо авахаас илүүтэйгээр нөгөө нэг 2 оноороо илүү шигтэй авчих гад байдаг. Тэгээд тэр хүмүүс чинь нөгөө нэг мэдээч хэрэг ур чадвартай байж л айгүй дээд төвшөнд явж байгаа шүү дээ. Тэгээд тэр баг 2 оноог нь авахуулахгүй нэг оноог нь эвгүй ахуулах эсвэл нэг оноо ахуулахгүй. Ерөнхийдөө би 2 оноог ахуулахгүй байдлаар жижигхэн тоглогч нарыг бид чинь зөвлөлтөд таардаг. Тэгээд надад жижигхэн тоглогч нар арай жоох эвгүй байдаг ер нь. Тий. Яг өндөр тоглогч нар хэм бол яг айгүй. Бярта хамгийн бярта юм бэ тэнд дотроос. Дэг. Тэгтэй ямар одоо стриг баг бас тоглосон. Ер нь тэр талбай дээр хамгийн аим бярта. Би одоо тэр Maddox захир харагдсан биз дээ. Би юуны Princeton-ы. Тий. Тэр хоёр хэрүү? Гайв штэ. Тэр хоёр гайв. Сербуудаас хамгийн лагны бакны. Вуфи юм уу? Вуфи гэхээр гайгүй. Тэгтээ вуфи зайгүй тийм уян юм шиг. Ямар шини. Амар уян юм шиг хэлсэн шүү дээ. Вуфитэй ингээд таарад яхаар ерөөдөө вуфи яг нэг талаараа довтолдог. Тэгээ яг тэр талын одоо ингээд авчингууд яг оноо хийн ш тэр чинь мэдээж хэрэг хоноо хийх гэж олон давсаа. Тэгтэл вуфи гайгүй. Солгоо илүү баруун яваад байсан. Солгоо. Гэтэ ер нь харж ваас чивгүй гэж магадгүй шүү. Ваас байрал зүг авдаг бол. Ваас яг нөгөө оноогоо авахдаа мэдрэмжтэй байдлаа авч байгаа. Мөн нөгөө нэг юу нэ? Нови садад байгаа Өнгөр төвч юм. Томас Юсеф бас айгүй тийм бас бяртаа тоглолдог билээ. Тийм үү. Тий нөө
Хараадахад нөө Томас Юси юу нөө Васч гэдэг чинь дандаа өндөр левелд NCAA 1-р дивизион дээр байсан. NCAA 1-р дивизион дээр нөө Европ лиг дээр тоглохдоо яг 5 номер дээр ч юм уу яг байрлал авч тоглохдоо айгүй зөв байрлал авч тоглож. Birdman гайгүй. Ямар ч юм мангар өндөр үст. Тий, өндөр ч гэсэн гайгүй. Яа Birdman ч өөр их зүхтамхай тийм жоохон юу тоглол. Монголчууд ч ерөөхдөө бас одоо чинь дэк ч юм уу би бид идэж ерөөхдөө жоохон яг хар ярих юм бол их жоохон заван тоглолт юм. Мөргөдөө тоглож шүү дээ. Өөртөө мөргөдөө тоглолцдог учраас эсрэг яг ингээд давуу байдлаа эзэлчих юм бол ингээд жоохон мөргөд ингээд явчихдаг учраас гайгүй байхгүй. А нөгөө нэг өөртөө нэг хальт оноо авч шалахгүй ч гэсэн эсрэг хүнийг оноо авах болдог л байхгүй. Ер нь бол. Тийм үү. Ер нь бол тийм. Тэр нь манай багийн хамгаалтын рейтинг аим өндөр идэв шүү дээ. Харин ингээд ирээд ингээд тоглохоо манай монголчуудын одоо 3-3-ийн одоо чинь Аранга маагч ингээд мөглөд тоглохоор илүү хүчтэй юм шиг байдаг шүү дээ. Одоо заваа юм шиг тоглолдог юм. Тийм. Отгоо зэрэг кадата таарч байгаа шүү дээ. Тэд ч бол ингээд бас ингээд бяртаа юм шиг тоглолдог байхгүй. Тийм үү. Аагийн бас эвгүүз. Аагийн ч бас эвгүүз шүү дээ. Бөмбөг пасс ингэж юм ингээд юу жонглерч шиг л гэдэг шүү дээ. Аагийн бас U18, U23 та тоглохдоо манай баг болон бас өөр Аранга багуудаас илүү нэг юмнууд байдаг. Тэр нэг пасс гаргах те. Тиймэрхүү юм дээр баг надаас мандас илүү шүү дээ. Пасс клэр хийхтэй, бөмбөг клэр хийхтэй. Тийм. Тэр чинь ерөөсө толгойн шаарчаад ийшээ бишээ гэдэг. Тэгээ 3-3 дэс нөө ихний дамжуулалт чухал те. Ихний бөмбөг шууд тоглохоо эхэлж байгаа болохоор 12 секунд. Тэгээ дахиад нэг зүйлийг асуухад одоо яг 17 оноос хойш ингээ мэрэгж тоглосон. Азийн авраг болсон байсан. Дэлхийн аврагт 8 турсан байсан. Мэргэжлийн давц дандаа 3 турж исэн. Ер нь бол дандаа шүгийн 8-т бол хангалттай үлдэнэ. Тэ одоо нэг Баталдагаас бэр гэдэг шиг тэ манай баг л шүгийн 8 байнга үлдэнэ. Тэгээ дандаа 3 турж исэн. Тэгээ яг 2019 оны 9 сард 10 сард Шинжээ Гран При явсан. Тэгээ өмнөх нь Инжээгийн 3 Инжээд 3 турсан байсан. Манила дахиад 3 турсан байсан. Тэгээд яг цэнгэл цэхэрл бас ярьж ирсэн хэдлийн өрөв чатан тэ. Ер нь ингээ манай баг мэрэгжилд арай ахаад нэглээ одоо угаасаа мэрэгжил чи хамгийн өндөр тавцсан. Тэгээ мэрэгжлийн богоодоо ингээд нэлээ өндөр түвшинд өрсөлдөж байгаа. Тэгээ тэр бүр ахаад нэг оргилд гарыг бол энэ график заавал төрүүлэх хэрэгтэй байна тий. Тэгээ ингээд ярьж байсан. Тэгээ чэжүүдүүд очсон. Чэжүүгийн график очиод ингээд төрүүлсэн шүү дээ. Яг өөрөө би хамт явсан. Хамт явсан. Цэнгэл цэнгэл битээ хоёр ингээд хажуугаас нь үзчихсэн. Маань тоглоод байсан тий. Төрүүлсэн. Тасалжуулагчгүй явсан шүү дээ. Тэгж байж хагаад энэ график бол одоо челленжер тий. Манайхан одоо бидний яаж бол график мэрэгжлийн хамгийн том өндөр тэмцээнүүдийн нэг энэ левелд гараад ингээд төрүүлэхэд яг тэр мэдрэмж ямар хөөс. Миний харж байгаа бол 17, 18, 19 он 3 жил одоо маш хүчтэй тэмцэж ингээд өргөлт нь гарсан шүү дээ. Үгүй л. Тэр үед юу ямар хөөс тэгдэл төрж ирсэн. Тэгээд тэр талаасаа нэг жоох хуваалцвал тий. Эдгээр их мэдрэмжүүд их өдрөх яригч. Ерөөсөө дандаа толготны 100 км ерөөсөө тий. Хоёр ч ануу. Ер нь бол яг мэдрэмж гэж яхаар ер нь бол ингээд бүхэл юм сайхан юм шиг бидний чирэг санагдчиха тий. Тэгээд анхтач гэдгээрээ тэнд ингээд анх удаа тэр гран при төрүүлчихэд мэдрэмж ингээ аваа. Надад яг эхэлж дараа нь бодогдсон зүйл нь энэ зүйл боломжтой юм байна. Мэргэжлийн багуудтай тий. Энэ бол ерөөсөө манай баг болон бидний бэлтгэл сургалт өөрөө шиг бас дээрээс хардаг бол харж байгаа юм байна. Тэгээд цаашдаа ингэж нөгөө нэг төрүүлж чадах юм байна. Ер нь төрүүлнэ гэсэн тийм итгэлийг ерөөдөө яг тухай тэр мэдрэмжийг авчихсан. Хамгийн итгэл тий. Хамгийн итгэлийг одоо ер нь ингээд тамирчин хүн чинь итгэл авч яа одоо түрүүнээс нэг цоод дагтаж биар гэдэг шиг яг тийм зүйл бодогдсон юм билээ. Дараагийн гран при дээр бид төрүүлж чадна. Тийм л мэдрэмж. Тий. Би бас яг тэгж ярьж ирсэн нэг бас нэг жоохон тээг болооч гогцоо авчи. Яг нэг 3-т ороод финалдыг гэхээр л нэг азгүй юм дээр ч юм хожигч. Энэ жил бол баг финалдсан чинь баазар дурчаа шүү дээ. Тэ? Ер нь 2-3 зөндөө. Тийм зөндөө болсон. Миний хажуутлаас Ригагийн нэг гараа шид. Оо тий нөгөө Банк гэх ингэ шидэл 3-аас яг Ригантай яг тий. Тий бас нэрээ тий. Чи бас нэг аз болов. Тэр мэрчтэй ингээ хожигдод байсангууд яг нэг түүний юм жоох юм дэгэн дээр ингэж ярьж байгаад мухтраад байсан юмнууд байсан тий. Тэр чинь биднээс дэгээтэй нэг аваа хайцсан шүү дээ. Тэр чигээр аваа. Тэгэхээр бас ер нь том юм чөлөөлөгчлээ гарах тий. Ер нь яг за ингээд өнгөрсөн ч асууж магадгүй. Гэхдээ яг өнгөрсөн 100 би ингээд таадыг өнгөрсөн жил гэх юм өнгөрсөн үйлрэл гэх юм уу 4 сараас 11 сар хүртэл би энэд ингээ аягүй сайн мэдээд байгаа. Ягаад гэвэл их тэмцээ эхлэхээр бид тэмцээ өмнө нь бол манайга өмнөх 2 си즌 яасан бэгвэл дөнгөж манайх эхлээл 4 5 6 сард бүх юм буужраад ингээд өнгөрөөл бүх юм дуусчих واخхой. Тэгсэн чинь өнгөрсөн жил манайх 4 сард эхлээд 7 сар 6 сар 8 сар 10 сар 11 сар бүх сар тэмцээд байсан.
тэр бүх сараадад ингээд тогтмолоор ингээд зөвхөн тэмцээндээ яваад хожигдож ирээд хүмүүс тараалгаад дахиж тэмцээнд яваад дахиж хожигдоод хараалгаад дахиж яваад хараалгаад дахиж яваад 1-3-т ороод ингээл тэр орно ингээл явж байхад өнгөрсөн жилийн хувьд сэтгэл зүйн ер нь ямар хөө байв. Тэгэл хүмүүс ингээл заримдаа ингээл фэйсбүүк руу орохоор мэдээж найз нөхдөд зугаалаа хорох хийж идээл. Гоё санагдав тий. Айгуу. Та нар болохоор чаавс оршин дээр бэлтгэл хийгээд тулгаа та нар тэгсэн ингэсэн энэ тоглолтод хожигдсан моголцсон гэж загнуулаад ингээд ирээ загнуулаад яваал хожигдоод заримдаа ингээд баазардуулаад ингээд өнгөрсөн жилийн хувьд бас нэлээд олон юм үзлээ тэгээд нөгөө нэг ийм л байлаа гэдэг шиг. Эхлээд бид нар чи ер нь ийм байсан шүү дээ. Тэ. Эхлэхдээ айгуу доош эхэлж байгаа. Тэгээд түрүүний нөгөө нэг яг ярьсан сэдвэл واخхой. Эхлээд ихтэй ингээл яг өмнөх жил шигээ бодоол яг энэ багууд ч яг л өмнөх жилийнхэн температур орчиж байгаа байхгүй. Олон юм бэлжүүлж байгаа. Тэгээл сүүл рүү ингээд ирэнгүүтний бүх юм шигнэгдэж ирэхээр сэтгэл санааны байдал эдгээр өндөр болоод ирэхэд тэр сүүлийн ерөөхдөө амжилтууд нь дандаа 7 сараас хойш гарсан шүү дээ тий. 8 сар гараад. Тий 8 сар гаргаад. Тэгээд тэр нь болохоор яг ингээд саяны ярьсан. Юу болсон гэж. Яг ямар өөрчлөлт хийсэн чинь одоо арга тоглолтын арга барил та. Эсвэл хоорондоо та нар яг юу гэж яриад хэдүүлээ одоо ингээ. Ерөөсөө ингээ ингэж хожигдлоо ингээ гээд нэг наадмаар ягаад та нэг бас нэг муухай хожигдсон шүү дээ. Моохныг торгуулаа л та. Тий. Тэгээд тэрээс хойш тэр нь би ингээл гайгүй болчлоо гэж бодоод байгаа шүү дээ. Тэг яг бэртэл гэмтэл бас манай баян байсан шүү дээ. Ер нь бас тий. Одоо жишээ нь манай моохын маань одоо хүртэл ирэхэд бас ингээл бас бүрэн гүйцэд бас ингэж яах чадахгүй байж л байгаа. Тэгээл маш их хэмжээгээ хийлгээд явж байгаа. Тэгээд би одоо жишээ нь ингээд Цэнгүүн баяр ихэд одоо яг нодлон жилийн юм дээр байхгүй яг бүтэн яг тэр үйлдэл бас байхгүй байсан. Тэгээд дэвтэр байна. Дээрэс нь манай залууд багш ананд тий Японоос ирж одоо бид тэгэл тоглолтын хэм маягийг олохгүй тэгээд бид чи өдөр шөнөгүй загнууд өөртөө бараг сүлрүүгээр нөгөө нэг юм гуглтэй шиг гацсан ингээл юу яах вэ хүү янз янзын боддогдол тий. Тэгэл тамирчин хүн юм чинь унж босох зүйл байна гэж өөртөө одоо бас тасжуулагч байна сэтгэл зүйчтэй. Тэгэл нэг л мэтгэд яагаад ч юм бүх юм өөдрөг болоод ингээд өөртөө бас өөртөө цэнэглэн штэ бид нар чинь гэртээ цэнэглэж байгаа бэлтгэл дээрээ цэнэглэж байгаа. Тэгээд бүх юм цаанаас ингээд нэг зурцсан зураг шиг ингээд ороод ирсэн бохгүй ерөөхдөө цэцэг зүйчтэй ажиллах одоо шинэ спонсор байгуул маань бид нарыг дэмжих. Тэгээд нэг хүний сэтгэл санаанаа өөдрөг болоод ирэхээр ерөөхдөө бас янз бүрийн амжилтууд ерөөхдөө гарч ирэх эсвэл ингээд нөлөөлөх байдал аяг өндөр юм байна гэдэг хэрэг тэрнээс би аймаа харсан шүү дээ. Хүн одоо хүнд ингээ урам өгөх шүү дээ. Одоо чинь чуу чи өнөөдөр би одоо чуу дээр те. Чуу одоо өнөөдөр ингээ за өглөө босоод ирлээ би хаан жоохон тавгүй ч юм уу те. Ингээ ханаад ирсэн ч юм ингээ байлж жоохон би чуу дэрэнгүүтээ нэг одоо тэр нэг спорт гэдэг байгаа зүйл нь би нэг чууд аптекаас авсан нэг витамин ч юм уу те. Тийм их зүйл ингээ халуун юм уулгаад. Тэр нь яг үүндээ тэр халуун юм нь одоо яг ханаад нэг бичиж болно шүү дээ. Өнгөтэй за өнөөдөр энийг ууч гайгүй болцсон те. Миний тэр шүүхээр мэдээж хэрэг чуу сэтгэл санаагаар нэрнч гайгүй болчих юмгүй тэр өдрөг өөдрөг явах ч юм уу эсвэл цаашдаа мааш юм нь идэх ч юм уу яг тиймэрхүү байдлаар яг юмнууд ороод исэн ч байна шүү дээ. Шууд өөрчлөгдсөн. Тий, өөрчлөгдсөн айгууд. За. Яг л тэгж бодогдсон шүү дээ. Тэгээд би бол өөрөө нэгтгэл сэтгэл зүйн тийм одоо юм тайлбарлалт ч юм уу одоо юу гэдэг тийм зүйл авахтай айгуу амархан авдаг хүн. Одоо энэ хүн урамшуулах юм бол айгуу сайн урам авдаг. Ингээд юм хэлэх юм бол тэрийн дараа тухайн үед айгуух би ихэдэж жоох ингэж сөрдөг. Тэгээд сөрснийхэн дараа айгуух дараа нь бодож нэрэн тийшээ өгсөн буруу зүг нь зүрхүүдээ ялгаж хаяхыг хаяад авахыг авч үүдээ өөртөө тунгааж чаддаг. За аюу сайхан болчлоо. За одоо шал өөр сэтгэл ярив. За цирка тэр чинь отгод ингэрийг цонх. Йоо та яар чи сургуулийн мэрэгжлийн. Ямар мэрэгчлээ ер нь яг ямар ажил хийдгээс хүмүүс сонирхож байгаа юм. Тэрээс эхлэх үү? Би чинь сэтгүүл мэрэгчлээ шүү дээ. Тийм сэтгүүл мэрэгчлээ тий. Би тэр чинь тэгээд ажил гэх юм бол эхнээс нэрх юм. Яг нь ер нь яг ямар хуу ажлуудыг хийж байгаа. Одоо ер нь ер нь төгсөөд ямар ажил хийв одоо энэ хүртэл. Нийгмийн даатгал байж хийсэн бахаас тий. Тийм шүү дээ. Би нийгмийн даатгалд анх ажиллахын юу хэлчихсэн байна. Гараа эхлээд тэгээд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгал сурчлагын мэрэгжилт ингээд хэлсэн. Тэрний яг маа сэтгүүлчийн мэрэгжилтэй тий холбоотой. Тий. Тэгээд би чинь хөвлөө ажилтан маягтай тий. Ерөнхийдөө ингээд нөгөө гаднаас ирсэн одоо жишээ нь одоо байгууллагуудад сургалт тавих, нийгмийн даатгалт ойлголтыг өгөх. Тэгээд дээрэс нь одоо телевизийн хэрэгж байгаа нийгмийн даатгал ийм хуулийн өөрчлөлт орсон гэдгийг бас мэдээллийг хүргэх. Яг тиймэрхүү зүйлүүд хийдэгсэн. Тэгээд бас Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалаас Баянголын нийгмийн даатгалаас өөрийнх нь нутаг дэвсгтэр очсон. Тэнд бас мөн сургалтын мэрэгчлээ хийж байгаа тэтгэврийн бэцэгч сүлт нээсэн. Эмээ өвнөртэй ажилласан. Тийм. Тэгээд бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй одоо нөгөө нэг тэтгэврийг бодож өгөх.
Яг тэр зүйл дээр бас нөгөө нэг айгүй нэг том зүйлийг ойлгосон ш нэрэ. Юуг ойлгосон бэ гэхээр нөгөө нэг одоо Монгол улсын те байгаа айгүй олон жил нөгөө нэг хүн ажил хийгээд чинь мэдээ тэгтэг гарна гэдэг чинь тэрнийхэн үр шимийг хүртэхийн тулд одоо гарч байгаа штэ. Тэр мөнгө тэнгуут яг тэр нөгөө нэг хөдөлмөрийн дэвтэр бол нийгмийн даатгын дэвтэр гэдэг зүйлийг би ингээд хараад уншиж тогтоод өгөхгүй юу. Одоо шинэ энэ хүн тэтэс тэтэй оны хооронд тэгж ажиллажсэн байна. Энд ажиллажсэн байна. Хүнд ерөөхдөө яг тэрийг ингээд эхлээд ойлгохдоо сүүл рүүгээ ингээд аюу олон ингээд бодоод ойлгоод ингээд ирэхээр хүний амьдрал ерөөсөө ингээд байнгын сурж л явд юм билээ. Яг хүн бол яг тэрнээс тэрний хооронд ажиллаад ингээд яхад хүн болго ингээд дандаа ерөөхдөө ингэж буурсан хүн байдгүй. Хүн ерөөхдөө ингээд дандаа дэвшээл дараа нь ингээд тэгтэр суухтаа одоо бас л дэвшилт хийлгүүд одоо гэртээ очиад өвөр хүүхдүүдтэйгээ те ингэж байна гэдэг. Тэр зүйл дээр юу болсон гэхээр хүн бол амьдралын турш байнга суралцчихэд юм байна. Тэгээ хамгийн сүүлд нүр шимээ ингэж хүртэж идэм байх гэдэг зүйлийг зосон. Тэгээд эмээ өвөнөрт ингэж би тэгтүр зангуу тэр амар том буян босон багш боддоо шин. Ингээд эмээ өвөн ч надад ирэхдээ өөр жихэр мэхэр нөгөө нэг хүү яаж сайн минийх үү гэж ирдэг. Тухайн 1-2 жил ажиллаж байхдаа би хүний амьдрал гэдэг зүйлийг хэрэгтэй аюулсаа ойлгосон шүү дээ. Тийм бөгөөд. Одоо тэгээд юунд Улаанбаатар цахилгаан түгээгт ажиллаж байгаа. Тий. Мончор гэж шүү дээ. Тий, Мончороос эхлээд одоо танхимын ажилтан гэж. Ташаалд ирсэн. Мончор хийж байсан. Мончор хийсэн баг. Шаги бодлоо ярьж байсан уу? Өнөөдөр нэг удаа явсан шүү дээ. 2-3 удаа. Тэгээд хонд бол амар багт. Юу харин юу. Гэтэ нэг би ч мэтэ сургалт нуглан суусан юм. Сургалт сууж тэр чинь бас орж ирсэн. Аюулгүй байдал маш хаам тий. Биш маа Улаанбаатар цахилгаан түнх жил болгон шалгалтаа авт тий. Тэгдэж шүү дээ. Саяхан хүртэл би шалгалтаа өгчөөд ирсэн. Тий. Жил болгон шалгалтаа авт. Тэр нь болохоор нөгөө нэг техникийн мэрэгжилтэй аюулгүй байдал болоо тэр талаараа л өргөдөө жил болгон нөгөө тархинд сануулах байдал. Яагаад гэвэл тэр чинь маш аюултай ажил, эстэл ажиллаж явдаг. Тэгээ манай нөгөө нэг Баянсүрх дүүргийн дараа манаас за чи юм тамирчин хүн байнаас арай аюултай ажил юм байна гэдэг техникдөө шилжчихсэн байхгүй юу? Ойлгоод. Тэгээд одоо дарга маргач чинь бол бас хамт олон ч үзэл байгаа бох тий. Бас энэ хамт олонд хандаад үг гэж болно шүү дээ. Би бас их манай тамирчдын энэ хамт олонгууд айгүй сайн ойлгоод ингээ манайх нэг тий. Тэр бол зорж байгаа янз бүрийн зорж байгаа гэж чөлөө мөлөөгөөд байгаа айгүй их баяртай гэдэг шүү дээ. Шүү дээ. Маа Улаанбаатар цахилгаан түгээх ямарс надад миний хойно бол байнга байгаа ямар ч юм бол. Миний хойно бол дэмжээд туслаад ингээ явж бас хамт олондоо баярлалаа. Мөн дарга нартаа бас баярлалаа л тий. Тий. Энд чинь бас маш том бас тамирчин хүмүүс бол айгүй том хөрөнгө оруулалт байхгүй. Зэнт. За ер нь 10 жилдээ чи чинь хаана байсан бэ? 44 сургууль байсан юм. 96 шүү дээ. 96 юм. 96. 96-аад оюун ондраа. Модны хоёр шүү дээ. Модны тэр нөгөө цогцлбор сургууль тий. Одоо 22 байл нэрээ цогцлбор сургууль тий. Тэр төгссөн юм тий. Тэр нэг манай хүү ярьсан. Тийм л аа. 96-ад орсон яа. Өө чи манай нөгөө заадлын хажууд нь байдаг гэсэн. 96-ийн хажууд. Тэгээ бэг сайн мэд. Одоо том хүлэм гэдэл ба тий. Анхныхаа бас багшраас айл сургууль Сагсанбөгийн гарааг нь яаж эхэлж ирснээс яриад Сагсанбөгийн хаанаас тоглож ив. Амар дуу сонирхолтой. Би одоо чинь циркэг TL63 багтал мөнхөд тоглож ирсэн болов гэж нэг мөсөн шгшээгээс MBM-с бүр лиг тоглож ирсэн. Тэр зураг үү тий. Тэр процессор чи тэгээ мөс сурж ирсэн юм уу? Яаж ирсэн? Мөс байсан гэдэг. Мөс байсан юу? За 10 жилээс л дөө. 10 жилд байхдаа би маа сургуулийн шгшээд гэж байдаг гэсэн. Гэтэ би тэр нь орж тоглолтгүй байсан. Яагаад? Тоод байсан шүү дээ. 10 жилдээ нуруу чи хэд байсан юм бэ? Би ерөөхдөө л өндөр байсан. Өндөр л байсан шүү дээ. Би тэгтээ 10 жил мэдээ нэг тийм сайн байгаагүй. Үдээ сайн байна. 9 жилийн дэ хойно цагт тогсон юм. Тэгсэн. Би 8 дараа анги мангасаа сагс. Гадаа аягүй сайн тоглолдог байсан. Ерөөхдөө энэ 3 сурагч аягүй холбоотой шүү дээ. За. Гадаа ерөөхдөө яг тийм манай тэнцээ аварын шиг гэж байдаг гэсэн. Тэгээд тэрэн дээр би сагс тоглох ерөөхдөө хүмүүстэй гадаа их аягүй ах нартай тий үе тэнгийнхэнтэй сагс тоглож ерөөхдөө гадаа итгэхээс бол яг заалны 5/5-ын юун дээр бол ерөөхдөө нэг тийм сайн тоглож чаддаггүй байсан. Тий. Тэгээд анх нөгөө нэг 3 яг тэр нэг 3/3-ын тэмцээн гэж болдог байхад энэ талбай дээр спрайт 3/3 болж болдог гэсэн шүү дээ. Тэр нь тэр чинь ерөөдөө миний гараа шүү дээ. Тий. Спрайт 3/3 тэмцээнд би гадаа Баянгол дүүргээс нь 2-3 найзтайгаа нийлж Баянгол дүүргийн тэмцээнд ороод тэгээд тэрэндээ би төрүүлсэн. Тий, гадаа спрайт юм дээр. Тэгээд дараа нь нэг тэр чинь финалийн шатыг явуулсан босон ч маа нөгөө нэг орж исэн найзууд орхоо өлчтэй. Лагер магер явлаа нэг тэргээд. Тэгээ би чи энэ дээр ингээд мангар том шорт хүмүүс мангар том тухайн чинь хүүхдүүд чинь нэг юм
Нөгөө нэг Америкийн NBA End One гэж шоу үздэг. Тэр шиг юм том фотоолк мадал кисмэс хипхоп тал руу тийм хипхоп тал руугаа тийм турхай тийм өндөрөгцсөн. Яг энэ талбай дээр явж исэн чинь яг маа тулгаад асуулагч маань тэгчихсэн аахгүй. Энэ нэг өндөр хөвгтэй тайл. Энэ дээрээ манай дээр маа би дайг таньдаг байсан. Дайгаар танилцуулаад би багштай танилцсан аахгүй. Тэгсэн чинь чи нааш өдөр мөрөдөр гээд би чи аачаал хаан тоглолт юм болдог. Би баг ороод баг томроод байгаа шүү одоохоо. Баг өөрийгөө таниулдаг тийм. Тэгсэн чинь за чи сакс тоглох сонирхолтой юу гэж асууж би айгүй сонирхолтой гэж. За чи баг маг тариалагд өгөхийг ус байхгүй гэсэн чи үгүй байхгүй гэсэн чи. Маа ингээд TL13 гээд шоуны баг тэгээ ингээд bridge construction bridge гэдэг нэртэй 5/5 багтай. Чи ингээд манай тоглох уу гэж асуужсэн. Тэгээд тэгээл та гэ. Тэгээ би 3/3 цент дархан төгс одоо энэ манай нар мандах манай найз гэдэг харнараа гэдэг алдартай нэг найз. Тэгээд дээрээс нь ганс бит дөрөв нэг баг болоо. Тэгээ яг энэ тэмцээнд бас тийм бит дөрөв нийлээд нэг баг юм уу? Тийм нэг баг олж ороод энэ чинь бас тэр спрей 3/3 юунд яг насандаа төрүүлсэн бохоо. Улсын биш тийм гудамжны одоо. Тэгэл ерөөхдөө яг л нөгөө нэг миний одоо тэр сагсан бөмбөгийн гараа яг тэрнээс эхэлж ирсэн юм да. Тэгэл 3/3 талаа. Тэгээд нөгөө нэг bridge construction гэдэг construction баг гэдэг нөгөө нэг bridge баг гэж бид нар багтаа тоглодог гэсэн тэр багтаа 5/5-аар анх одоо сорой тавиулаад одоо анхны нөгөө би ч одоо техник мэрэгч юу ч байхгүй шүү дээ. Ерөөхдөө ингээд хоёр араа шийддэг. Ерөөхдөө болж игүүд айгүй өндөр өсөр түүхтэйсэн. Жохон нөгөө багт хөнгөн атлет тэр арай эхлээд ерөөхдөө хичээлдэг байсан. Тийм. Гунгаага багш дээр би энэ өөр 96 дээр ерөөхдөө хөнгөн атлетээр хичээлжсэн байхгүй. Тэгээ жохон гүү царайхтай илүү хурдан. Тэгээ нөгөө өндөр өсөж ирдэг болохоор ерөөхдөө ингээд самбраас бөмбөг аваад даагээд өгдөг. Тэгээл ингээд ерөөхдөө нэг ингээд яг л тим өрхтөөс огсороо сүйд рүүгээ ингээд илүү олон зүйлийг сураад ерөөхдөө яс. Тэгээд яг тэгэж явж байгаа хоорондоо бас 11 дээр ангидаа би чинь яг түрүүний ярьсан мөс MBM багт Эрдэнэ бүрийн тасалжуулагчдаар тоглож ирсэн. Зөө 11 дээр ангидаа. Тий 11 дээр ангидаа штэ. Тэгээд Эрдэнэ бүрийн багш дээр анх нэг лигийнхэн гарааг эхэлж MBM багасаа бас төвөнд орсон. Шууд лиг тоглосон 11 настай гэж. 11 дээр ангиасаа тий. 11 дээр. Тий 2 жил өсрийн жигшээд өсрийн нөгөө нэг багуудтай тоглох. Тэр хоорондоо бас өсрийн янз янзын маа баг аюу олон байр эзэлсэн шүү дээ. Тэр хооронд аюу саксыг сураал. Тэгэл 11 хооронд MBM багтай тоглож анхныхаа лигийн гараа эхлүүлчээ. Дараа жилээс нь одоо манай TLJ 13 гэж лигт шинэ баг орно гэж. Шинэ баг орё гэж ороод. Тэгэл ерөөхдөө тэрнээс хойш тоглоод. Чиний ер нь нөгөө нэг би нэг сонсод баян чамтай хамтарч ирсэн хүн дархан төгс ганс их хоёр байсан гэсэн тийм үү? Тийм шүү дээ. Бүх баг цуг байсан гэсэн. Би дөнгөж эхлэхэд ганс даагаа хоёр энэ ч байсан. Одоо энэ талбай дээр байсан бохоо. Тэгэл тэр хоёртой аах гэр ганс айгүй өндөр тунхаа тийм хөвтэйсэн. Даагийн ч тухайн үед амар од гэсэн шүү. Манай даагийн ч тэр скил юу би чараа биш. Шоу тоглож үзүүл шоу үзүүлбэрийн баг даагийн дөөгийн хоёр тийм. Би самдаг аахгүй. Би бас дөөгийн. Тэд ч ерөөсөө дөөгийн байсан шүү дээ. Энэ чинь бичлэг хийцээ байдаг гэсэн тухайн үед чи. Тэгээ би чи нэг амар нөгөө шоу моо үзэж чадахгүй шүү дээ. Нэг камертай. Тэгээ камераар бид нөө дархан эрдэнэ спрайтлигээр ингэж 3/3 гэж авч дархан эрдэнэ багнуур гэж авахдаа би камераар бичлэг гэж авдаг гэсэн аахгүй. Тэгээд их шоу моо гэдэг чинь бас бичлэг нэгээл явж байдаг. Бас энэ оби сүбэдэ носки гэдэг бас шоу орчин бас хайдан залуучууд байж зүгсэн. Тэр идэгээд бичлэг хийгээд тэгээ би нэг ганц тогтдог. Тэгээд яг нэг 5-2 болоо хоёр талаа тоглоход нь би нэг гарч ирэл нэг самбар таягт нь тогчоол тэгэл маллаа ерөөсөн. Миний шоу. Тэгээд тухайн үед шоу шүү дээ. Тогтдог хаваас тогтдог. Юм зөө үед ч. Тий, яг циркагийн тогтдог номер нь тустай. Номер одоо циркас шоу мó. Тэгээд тэр чинь шарваа ах, тийм сэдахид бас цуг явдаг байсан. Яг тий. Болдсон бас. Тэр видеон дээр бол байдаг юм уу те? Видео дээр байгаа шүү дээ. Видеон дээр байгаа шүү дээ. Шар ус мөстэй би чи. Ундаа болож уучгаад видео дээр. Тэр бүхэд ундаа онгоот бөмбөг дээвэр нисэн,гүү доор нэг хитүү хөлтөд хардаг байхгүй юу? Тэгээд болдог. Тэр рекламтай ингээ хардаг дээр л байгаа. Тэр реклам гарсны дараа би ч нөгөө нэг маа хороолцсон бид нар жоох хөлтөд шүү дээ. Тэр чи яг нөгөө нэг 9 дэх анги өгдөхгүй бас 10 дахь анги ч нэ. Циркач реклам тоглосон байж тээ. Амар юм баалар болцсон нөгөө амар том нөгөө хусан өнгөөр болцсон. биш тухай тийштэй миштэй спрайт бөмбөг барьсан тийч таксимаас тоглоод гэсэн. Тэгэл
Хүүхдүүд нөө жоохон хүүхдүүд болсон энэ нэг ингээд гадаа цуг тоглож байгаа спрайт реклам тоглож байгаа надад амар ингээд тэгсэн мэнгүүд наа тийм ээ ингээд бас айгу гоё санагдчих. Тэгээд битүү спрайт юм гадуур наачдаг байсан юм тийм ингээд бид нар ингээд бүгдээр одоо яг нэг юм хотел трансланыг яг нэг гуглдаг кино гэдэг шүү дээ. Яг нэг тэрний одоо харахаар нэг тэд ингээд постэр шиг ингээд ийм зураг байдаг байхгүй ингээд тэгээд аригч байхын голдон зогссон. Тэгээд шарваах би ингээд тэгээ одоо хотел трансланыг яг нэг тэр зураг шиг голдосоо өндөр голдоод тэгээд хоёр тийш ингээд насхан болоод яг тэгээ энд ингээд юунуудыг постерууд ингээд наацсан байддаг. Тэрнээс нь одоо манай гэрт бэж идэв шүү ингээд наацсан. Гоё ёс дорсон ч зөндөө. Тийм ээ тий. Тэгж ирэн сагсны гараа хэлсэн юм тий. Тэгээ MBM багт бас Эдэн групп тасалчдаас тоглоод бас маш хорон зүйлийг сурсан. Тий. Нэг жил тоглоод тухайн ч бас тоглож чад одоо тэрүүнд сайн тоглолцсон чинь бүгд тоглож өссөн чинь түр ах мөр ах чинь одоо амираа гэдэг үдээр байсан. Тэгээд яг мөсөн шгшээ байсан шүү дээ сүүл. Сайн интерсэн. Тий сайн ах эдэр байсан. Бүгдээс хаа. Мөсөн шгшээ өрхөдөө тэр чигээр байсан. За тэгвэл тийм хүүхд энэ сонир түүхэн би энэ зэрэг тэр зурган дээр харангуут нь зав мөсөлс гаралтай болоо ч юм уу ингээл бодож байсан. Ямарсан тэгэл хороолоос гаралтай цаг тоглоод байсан. Тэгээд би чинь мөс сурж байгаа тэгээд маа тулгаан тасаллагч чинь нөгөө нэг пак багш чинь нөгөө солонгос одоо бэлгүү идэрч явдаг гэсэн шүү дээ. Тэгээд цэнгүүн битээр бас цог явжсан байхгүй юу? Тийм үү? Цэнгүүнд солонгос руу юу? Солонгост очиод би чинь нэг 5 6 сарын бэлтгэл хийчээд тэгээд ихэдээ тэнцээ ингээд яг оюутан болчоод явсан чинь ах чи хай скулд ирэхэд орцсон байхгүй. Шууд хай скул руу ороод тэгээ 2 3 жил сурмуурна гэж янгууд. Тухайд жоохон димээ санагдаад тэгээ буцаа ирж ирсэн. Хугацаа алдсан. Тийм шүү дээ. Тэгээд ирэхэд болцсон юм дөө тийм. Тэгэл тэр хооронд чинь одоо манай бэлгүүн, өрнүүн бэлэг, цэнгүүн, азаа эдэр ирэхэд бас сайн тоглож бүгдээрээ ирэхэд солонгослоо хэлтэй. Би нэг л мэдх юм л да. Бэлгүүнийг сүүл сонсчихсан. Өрнүүн л тэр үед одоо би юу ордон дээр явчихсан чи өрнөө энэ хүүхэд солонгос явах гэж байгаа юм лээ гэл. Тэгээд тэр чинь бас гэхдээ бодлантай мэдгүй. Тэгтээ тэгэл ээж аав энэ солонгос аалын солонгос гэж явуулж. Яг тиймэрхүү зүйл яригддаг бас тэгээд. Тийм тэгээд бид аав нь ээжтэй суудсан слүү аав солонгос ээж солонгос шүү нэг юм яриад энэ залуу юу энэ хүүхэд солонгос яв сурах гэж байгаа гэлээ баакок шаавж байгаа. Тийм цуургал гарч байгаа. Тийм цуургал гарч байгаа. Би тэгээд сонсоо. Мараахан дээр аалаа шүү. Тэгээд би уусаа дотор ингэ сууж явах. Тэгэл за тийм өндөр уусаа ингэ өрнө тоглож явах. Тэгэл за тэгэл хараад байдсан байхгүй. Тэр бас нэг тэгэл ерөнхийдөө яг гацгаа тэгээ импорт тоглуулна гэдэг бас юу л байна та. Өрнө хөгжүүлэх гэж байгаа санаа. Өрнө ч юм ерөөдөө солонгост айгүй сайн тоглолцсон шүү дээ. Өөнөө ч дээ нэрийн жишээтэй заяа. 19 насны илүү 20 насны солонгос үзэн шоу солонгос нэртэй Аз авах тоглож ирсэн. Тийм. Өөрөө ярьсан. Би ярьсан. Бид нар нүүн цэнгүүн битээр чинь очингууд үсээ хосолцсон. Очингууд солонгос ч шууд хайсан тусаа штий билж штий. Яаж байгаа. Яах вэ ингээд бүгдээрээ адилхан яг л нэг тийм байлгад юм шиг байна. Тэгээд бид чинь нэг байранд амьдрна. Тэгээд нэг хажуудаа заалтаа ерөөсөө ингээд бэлтгэл хийгээ заал хийгээд солонгосын бэлтгэлүүд өгдөг. Тухайн амар гүйлгэж хараад гэдэг юм бэлтгэлтэй зэрэг надад аягүй чанга санагдсан. Тэгээ яаж цэнгүүдээ цуг утсан юм. Цэнгүүнээ үлдсэн. Тэгээд ирсэн. Тэгээд удаагүй цэнгүүнээ цэнгүүнээтэй чинь тэгээд хоорондоо яаж ийж өгшөө гэдээ бас нэг асууж. Тус өөр сургууль юм уу? Нэг сургууль. Хамт байсан гэсэн. Тэгээд бид нар яг тэр өөнөөтэй анх танилцсан. Өөнөөч ихлэ танаагүй шүү дээ. Яа солонгос үуч царайтай гүт нь ер Монголоор янгод шок тарч нөгөө хэдэн сар нөгөө монголчуудад царайг нэг юу юм бэ гээд тэгээ ирээ танилцаад ингээд яг тэр донгу юу лээ? Донгуг гэж сургууд юмсэд сурч айгүй сайн тоглолт гэсэн юм байна. Танаас өөнөө лаараа жоох их татсан байсан баг та 2 нийлээд нь ч. Би баг NCS хүртэл санал ирж ирсэн. Бид яг өөнөөг ингэж сонссон шүү дээ. Ярьсан. 2 жил хай скул сураад 2 жил их сургууль сурсан хамгийн удаанд тоглосон тасагчл гэж сонссон. Тий. За тийм байна. Тий. Одоо ер нь баахан сагсарчлаа шүү дээ. Тий. Одоо бас жоохон фан юмнууд ярина. Ер нь бас Тэркийн тэрийг асуухгүй болох. Тэркийн нөгөө нэг юм автомашин дайм сонирхолтой. Тэр ер нь яаж юм? Ер нь тэр талаараа одоо төлхөө юу хийж байна? Би одоо нэг зарим нэг машины сэлбэг хайгаад нэг ч хайсан чинь байхгүй залхуугаараа шүү Тэркигээс асуугаад тэр газар очиж шүү тэнцэн очиод ингэчдэг байхгүй. Ер нь тийм нэг юм машины нэг юм амар хийх фэшн юм хобби байна да өөрчлөлт чинь. Тий. Ер нь багасаа тийм байсан. Хэдэн оноос сонирхож эхэлсэн? Бүр багасаа. Багасаа л ингээл зурдгасаад машин зурдаг гэсэн шүү дээ. Бас зураг. Сагсгээс илүүтэйгээр машин дэрэг зурдаг гэсэн шүү дээ. Тэгээ аягүй их машины хоббитэйсэн. Тэгээд спорт машиныг болон ерөөдөө машины одоо тэр тоноглох байдал аягүй их тийж анзаар
ерөөдөө дуртай, хурдан басан гэж амар дахих дуртай тийм ерөөдөө хобби таахгүй юу. Тэрүүрээ ч гэсэн ингээд өөрийнхөө хүсэл сонирхлоороо бас нэг одоо Монголын хэмжээнд явж байгаа спорт одоо дриблдэг те эсвэл ингээд драгладаг одоо хурдан явдаг тийм хүмүүстэй бас ундах сонирхолтой бас хийдэг унжсэн тий. Уралж ирсэн үү? Арайч уралдаж байгаагүй. Тэгээ зүгээр яг тэмцээн урлаанд орж байгаагүй ч гэсэн зүгээр хобби маркер бол яг дрифт тэгээд мөн драгс гэдэг зүйл. Драг гэж юу? Драг гэдэг нь болохоор яг ингээд зэрэг яжаа пүнк гэж уралддаг шүү дээ. Одоо яг 100 метр гүйж байгаа хэсэг байхгүй. Тэрийг тэгдэв юм тий. Яг тийм хүн байдлаар бас Монголдо бас гайгүй хурдан тооцогддог машинууд ганц нэг унжаас. Хэдэн онд анхныхаа машиныг авч ив? Ямар машин вэ? 2011 онд 3 дахь курс тахтай анхны машиныг авчихсан. Ямар баян оюутан бай. Яаж авсан юм? Оюутан яаж бодлож авсан? Лиз. Ямар машин авч ирсэн? Бараг суббороо юу? Үгүй Nissan Tiana гэдэг бас айгүй нэг хойд спортлог юм хармаа мармаатай бас. Тэр чинь нэг хоббигоо дагна шүү дээ. Яг тийм машин ээж аав маань авч ирчихсэн. Тэгээд хойдоос амар баярлжсэн. Нэг амар хоббитэй байж байгаа яг тийм машин авч байгаа юм чинь. Айгүй гоё юм бил. Тэгэл тэрнээс хойш чи яг нөгөө машины хобби чи бүр ихсэж байгаа юм чинь. Тэгээд цаашлаад бүр өөр яаж болох вэ нэг тэрэгэл. Тэгэл бүр тэрийг ингээд нөө сольж холно гэдэг шүү дээ. Би чи юу машин амар их сольж байгаа. Амар сольдог тий. Миний санаж байгаа сүүлийн 1 жилд хэдэн машин сольж байгаа. Ихээ. Тэр тоон их байгаа. Тэр тоон Тэр гаражинд одоо нэг юм лебро шиг баахан машин гэсэн үг тий. Гөө. Ганц нэг машинаа ингээд сольж мөлөөл тэгэл ихэд хоббигоороо сольдог байхгүй юу? Унж үзмээс санагддаг тий. Яг нэг тэр байдлаараа. Одоо яг машин сонирхоо удаж байгаа ч чиний унжис хамгийн гоё машин юу вэ? Хамгийн хурдтай тий юм хүмүүс нэг Ferrari Ferrari одоо нэг Монголд 2 Ferrari байгаа. Тэр мэрийг унж үзсэн үгүй юу? Тийм амар тийм супер карын хэмжээнд машин боломж үзээгүй шүү дээ. Зүгээр яг юм юу гэдэг нэг өөрийнх нь билд бенчин зориулаад гэдэг шиг. Ерөөд яг нэг хүн хобби гэхээр заавал тийм үнэтэй байх галбуу зүгээр нэг хурданд нь яадаг болохоор яг нэг зүгээр сонирхол маркаар хэрэглэжсэн яг хурдан тэмхүүл машинууд одоо яг хүмүүсийн одоо маа залуучууд мэдгээр Tour V-Mi гэдэг одоо нэг Chase-ийн Toyota-гийн тийм Subaru Impreza S-тай шиг тийм яг тийм машинууд үзсэн. Би чамайг нэг Subaru Forester гэх ундаг гэж бодоод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Subaru-гийн бол би ч одоо энэ маань Subaru чинь том бас юм том групптэй хуудастай тийм байхгүй. Тэр мөрөнд би чинь бас ерөөд анхны гişүүдийн нэг шүү дээ. Тэгээд тэр мэндээ санд бодлоо хуваалцсан бас бичдэг байсан байхгүй. Тэгээд бас нэг том цуглаан болох нь очно бас. Тийм хоббитэйсэн. Тэгээд бас нэг тухайд нэг Subaru S-тай гэдэг чинь ерөөдөө яг томгийнх нь хамгийн том байдаг. Тэгээд тиймэрхүү Impreza-тай хүмүүсийн тоонд орж бас унж мөндөг гэсэн. Одоо ямар машинтай вэ? Яг одоо нэг харьяарт явжсэн зүг гэж юм тэгж харсан. Гүй. За тэгвэл нууц юм байна. За тийм. тэрийг хэлээд явах би. Би өшөө нэг ананд хайртай дүүдээ нэг машин зарсан ч ананд нэг юм циркахын машин ч нэг юм яриад бас би нэг дээр ордон дээр явсан ч ананд нэг аавынх нь машин хин юм шиг нэг машиных нь арийнх нь капот биш арийнх нь нэг багаж нь онгоохгүй цирка жингдэм аа гэж заагаал ингэ засаад би тэгэл цирка үнэхээр машин надад ерөөдөө хобби их юм бол аймаг болно шүү дээ. Өөр ямар хобби вэ машинаас? Би ч эмч болох хоббитэйсэн шүү дээ юу наа. Тийм үү? Оо энэ эмнэлгийн эм танк бол цирка маш сайн мэддэг шүү дээ. Тосол гэдэг юу аягүй мэдээд байгаа. Эм таман ер нь маш сайн мэддэг шүү дээ. Найрлага тэр хаана юунд ямар нэм үйлчлэхөө гээл тий. Би ерөөдөө бас нөгөө 10 жил тахтай биологи олимпиад аягүй ордог гэсэн байхгүй. Зөө. 8 9 ангитай 8 дахь ангитай. Тэгээд дүүргийн аварга, хотын аварга, усан аварга хүртэл ерөөдөө явсан. Тэг ер нь би олимпиад руу чи ингэж явдаг байхгүй тий. Усан аваргад орчихсон гэж гайгүй шүү дээ олимпиад. Гэхдээ ингэж явдаг. 21 аймгийн айгүй лаг гэсэн үг. 20 хүртэл орж ирсэн. Тий. Тэмцээнд орж. Тэгээд тэнд яг нэг яг дундаж дайр 5 7 орлоо яалаа. Усан аваргад уу? Усан аваргад. Усан олимпиад гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хот дүүрэг хоёртой бол хоёулын дүүрэгтэй гуравтаар хотод нь 4 билүү бас 3 ч тэр хавцаа гарсан нэг юунууд нээдээ хөргөмжлүүд нь тэгээд биологи тал руугаа ерөөд аягүй сонирхолтой. Тэгвэл лаг байсан юм шүү дээ. Тэг үзчихсэн. Өөр хичээл мичээл залруу чихэд юу аахгүй ингэтэй. Одоо яг нэг олимпиад явагддаг зарчим нь одоо ч хэвээр байх тоо. Эхлээд за сургуулиас бол ингээ гайгүй норчдөг тий. Эхлээд дүүргийн олимпиад болдог байхгүй. Тэгээд дүүрэгтээ эхний 5 дорсон хүүхдүүд өргөмжлөл өгөөд улсад хотод оролт. Хотод ороод тухайн хичээлээсээ хамаарат зарим хичээл бас 8 амиг оролттой. Зарим нэг эхний 5-ыг улсын олимпиад оролдог. Тэгэхээр бол наач бол амар амжилт. Биологи олимпиад, улсын олимпиад гэдэг чинь топ 21 гэсэн үг шүү дээ. Яах вэ? Тэгээд нэг би чи most ерөөдөө бас нэг орох
бол одоо юу гэдэг орох болчих сагсаар орох тиймэрхүү зүйл надад байсан. Тэгээд бас анагаах тус тиймэрхүү орох зүйл байсан. Тэгээд тухайд ээжтэй ярилцчихсан ингээд би анагаахт ингээ орохоо мөөснөд бас тийж. Чи одоо ингээс такси тоглоо 6 жил сурч чадахгүй гэсэн үг байна. 6 жил сурч чадахгүй. Тэнгүүч яг нөгөө нэг тухайч яг наадам биологи сонирхдаг байсан ч гэсэн хүний одоо эмч олно гэдэг чинь тоглоом биш шүү дээ тий. Жилийн хийж хүний эмч сайн хийж мэдээж хэрэг сайн эмч болно. Тэг чи мэдээж нэг тоглоом шиг ажил биш юм шиг бодоод мөсийг тоглоом шиг гэж хэлгээд байгаа юм. Биш тэр утгаараа биш хүний эмч гэдгээр нь бас бүр илүү хариуцлагатай гэдгээр нь сая ерөн сагсан бөмбөө өдөө гэдэг амгаахаар ороогүй. Сагсгөөг шууд эмчээ барьсан биш тий. Тэгээд тэрэндээ одоо ч хоббитой тэгээд одоо юу гэдэг эрүүл мэндийн холбогдлолтой маш их мэдрэлтүүдийг өөртөө тархиндаа хийждэг. Тэгээд дээрээс нь бас яаж туслыг сурсан юм. Тэр чинь яг олимпиад орж явахад бас нэг эмчтэй дадлага сурсан. Тийм үү? Тийм биш үү? Тий. Би тэнгуү саяхан 700 нөө энержи ресурс дээр явж исэн чинь энэ чинь туслах гээд өрөөндөө. Тэг юу яриад байгаа юм бол одоо энэ кемп дээр нь одоо эмч байд юм болов гэж. Өө цирка бүгд гатгацсан. Бүгд зэрэг гатгаа тавьчих жоох. За лэмэшэр. Өөртөө ч идэх өөрөө чгүй. Өөртөө тэгэл хүнээр хэлэх шүү дээ. Хинээр хэлэх юм. Цирктэй микэр хэлэх шүү дээ. Тэг хийхөө. Харин тэгдэм билээ. Нөгөө хэд 3 дагтгаа тавьчихсан заяа. Тэгээд өөрөө яасан мэдгүй. Тэгээд би шагаачаад өө өдөрчдөө өөрөө хийдэг юм байна гэж чи. Үгүй шүү дээ циркэ хийдэг. Ингээд циркэ хийгээ сууж байна гайхчихсан. Тийм тухайд яг нэг олимпиад орох гээд тэгээд яг хаа туслахаар нэг хүн дээр болж байгаа. Бид нар чинь тэгэл нэг витамин тий одоо энэ витамин төрлөл юм хийж байгаа шүү дээ. Тий одоо энэ эрүүл мэндийн нэмийн сангаар зааж байгаа витамины комплекс ч юм уу тий хөнгөн тийм хийхгүй шүү дээ. Хотод хийж байгаа зайлшгүй нөгөө нэг хийх юм дуусаад нөгөө нэг гიშ явах болохоор тэр үү дээ. Тэгэхээс бол би ч одоо эмчээ орно тэгж болохгүй. Тийм бах тий. Тэгээ ямарс нэг тэр хобби өөр ямар хобби байна? Тэгэл ирэхэд машины хобби байна. Тэгэл одоо энэ ангаахын төрлийн хобби байна. Тэгээд энэ сагсан бөмбөг нь одоо мэрэгжил болсон байна. Тэгээд тийм л байна да. Тэгээ нөө яг өнгөрсөн дугаарч цэнгүн орлоо. Тий. Цэнгүн орс тий. Цэнгүнээс циркагийн талаар фактууд ярьсан. Тэр яг үний юм. Би бол заавал асуух гэж байна. Шүү дээ. Үнэн шүү дээ. Юм мөргсөлгэн цэнгүнэд нэг хариу маяг барихгүй мó. Би гэж хариу маяг барьдаг юм бишээ зүгээр. Хэлчихье гэж тий. Хэлчихье зүгээр. Тэгэж юм мөргөдөг ярьдаг ч бас шүү дээ. Тухайн үед тэгээ өнгөрөөчдөг. Тэгээд өнгөрөөчдөг. Тэр нэг зүгээр яалчгүй мөргөцсөн. Тэр тойл мойлог бол би бүр өөрөө яг юунаас буугаад угаасаа тэр яг лефт тойл хоёр ингэж хэсэг талдаа ингэж байнгуудтай. Яг буугаад нөгөө хэдийгээ дуутах гэж хурдтай хаж явчихсан баг. Түүгээр нэгсэн дах гэж мөргөсөн. Гэж баг л. Тухайч нэг бас Европ 2-3 сууд наваг шоолж байгаа. Зүгээр догоёо. Ёо баатартаад нэг. Тэр шом тэр нэг явж шом өргөдөг бол нэг актер болоогүй гэсэн чинь амар ярьсан байгаа. Би ингээд яг тэр чи мэдэр чирэг хизээч явж зүгээр замаар явж байгаа шүү дээ. Тэгээд тэгээ ингээд би уцаа ингээд оролцсон. Дээрээс нь цэнгүүнтэй би ингээд явжсэн чинь яг тухайн үед амар мөргөөч уцаараа мөргсөн аахгүй юу? Тэгсэн чи цэнгүүнээ тэнцээ чинь зүгээр харцсан юм шиг татчихсан. Цэнгүүнээрээ ерөөсөө тэр нэг одоо ингээд яах вэ те? Одоо мартаа. Тэрэнд одоо чийл миний ажид байсан тэгээд ингээд байгаа. Ерөнхийдөө тэгж 2-3 паксанууд байгаа. Бид нар чи явахдаа ер нь зөндөө бас пактай шүү мэдээж. Энэ жижиг жок юмнууд бас байж. Толгойн нөгөө факт байдаг гэсэн. Та онгоцны бодол тэр онддаг. Тий. Тэрийг өөрөөр нь орохоор нь яриад тийм үү? Тэг өөрөөр нь яриад. Өөрөө бол амар ярих бах тий. Наа чи ерөөхдөө бас жоохон мартамхай. Ер нь манайх чи мартамхай өвчөө ер нь багаараа дөө. Хамгийн гайгүй цэнгүүн баяр байсан явган. Тэг хамгийн цэнгүүн баяр байсан ч гэсэн тэгэл хамгийн сүүл хамгийн том юмаа мартсан. Тэгт одоо тэрийг яриад яах вэ? Чухал юм мартчихдаг. Би нэг хамгийн сүүлд ананд нэг житагаас буцаж байгаа пассвортоо мартаад онгоцоос хоцроод ингэдэг байхгүй. Кино байсан бол тий. Би хамаагүй алдыг яхаар гомдчих юм болов? 10 цаг 11 болчихлоо дээ. За манай хэд одоо онгоцондоо суудсан да гэдэг бидний гөрөвчд юм чи. Инкөө орсон чи ананд ахаа балаасаа ингээ ороод ирдээ. За яас их би пассвортоо мартсан буцаа яаж. Үүс тэрэг үз бөө болж байгаа юм чи. Тэгээ цаа чин салж яваа. Тиймэрхүү юм бас хэцүү үе явж итэл тэгэл хүний нутагт тийш дээ. Шууд залгаад уцаар ярьж болохгүй, хоорондоо холбогдож чадгүй, нөгөө тийш нь явуулчих, тэрнтэйгээ холбогдож чадахгүй.
хэл усаа ойлгоцгүй өсгсүүдэл Бас өөр хэл ус юм. ойлгоцтой. Тэгээ маань анд чинь тэгээ үлдээд туркээр аялж байгаа гэсэн шүү. Туркээр Сонгосон зааш туркээр аялангуудаа бид нар сая ч нөгөө нааша Европ сервис ирж байхдаа турк дээр угаасаа нэг хоног угаасаа сацсан шүү дээ. Тэгээ анчаа тэгс чи барыг ирж байхдаа миг газарчлаад яриад байгаа юм шүү. Турк чинь барыг ми Туркд чинь баг 2 онцлоо. бас нэг тэрүүгээр хоноод бас газар мадар хонцсон хүний юм арай илүү байдаг шүү дээ шинжтэй тий. Бид чинь наанд болж байгаа юм чи. За Циркгийн ихнэрийг сэтгүүлч гэж би сонссон. Тэгээд одоо 2 хүүхэдтэй тий. Тий. Ер нь хэр аав байна. Хэр аав бай одоо тамирчин аав ер нь ямар байд юм мэдэхгүй. Би бол одоо чинь 2 хүүхэд тэгээд аав байхад айгүй хичээж чинь. Айгүй олон төрлийн юм шаардах юм ер нь тий. Харин тий. Цирка тэр дээр хэр ажиллаж байна. Би та саяхан жам стори утсан чинь нөгөө бондгор хүүтэйг гүйж зэрэгтрүүлдэр гүйж тийм. Тэгэл ингээл тэр чинь бас их сайхан зүйл л тий. Тэгээд хэр аав байх хичээж чинь тэр тал дээр Тэгэл сайн аав байх хэлчихэж байна шүү дээ. яг Одоо аав маань угаасаа наав угаасаа багаас ээж аав айгу төлөвшөлтөө өсгсөн гэж юм боддог. Тэгээд тэрүүгээрээ ч гэсэн тэгэл ээж аавынханд тэр өсгсөн зарчмаар те өсөхийг ерөөдөө хичээдэг. Тэгээд одооны хүүхдүүдтэй бас бидний үеийг бодох нь арай өөр. Нэг өгшөлтэй байна. Өсөртөө одоо хойд ээж аваад гэж ярьдаг сохоо. Одооны хүүхдүүд одоо яг л өөр одооны хүүхдүүд гэж ярьдаг. одооны хүүхдүүдтэй гэж. Тий. Тэгээд хүүхд том болох тусам л одоо хэрэглээгээс өсвөлээ. Дээрээс нь тэр одоо асууж байгаа байдал одоо сэтгэж байгаа байдлыг тэр хүнд болд юм байна. Тэгээд жоох хүүхд бол яах вэ? Тэврээл ингээл хоол ундаал ингээл нэг ингээд байж чадна. Одоо ингээд хүүхд томрох тусам ирэхдээ бас асуудал нэмэгдэн байлээ. Ингээд танаа хүүч одоо манай хүүч одоо 7 настай. Нэгдүгээр анги тий. 2 анги тий. Тэгэл том асуудад бас гэрт янз янзын болно шүү дээ. Тэгээд одоо гэрийн нууц гэдэг шиг бид нэр ч ямар за гэрийн нууц шүү гэ хооронд хүртэл ярина шүү дээ. Тэр мөслөөс ингээд таач одоо танаа хүүхдээ чадсан шүү дээ тий. Манайтай үүдээ. Бараг л ойлгож байгаа. Миний бодлоор бол хүүхд төсгөн гэдэг бол ерөөхдөө төлөвшүүлнэ гэдэг бол хамгийн том ажил шиг санагдсан. Тэгээ дараагийн хүнийг бэлдэж байгаа юм чи тий. Нийгэмдээ бас. Тий нийт цаашдаа одоо одоо хүүхшүү шиг мэрч гэдэг болчихсон. Одоо би баг унаадаг юм да. Яг нэг хэд одоо миний цаашаа юу гэдэг шиг байх гэдэг байгаа ерөөсөө. Зүгээр тийээ сайхан ярилтаа тий. Яг л нэг тиймэрхүү байдлаар л ээж аав маань яг юу гэж бид нарт төлөвшөө төгсгсөн яг тэр байдлыг л илүү одоо надаас илүү хүн болоосаа тий. Яг л тийм байдлыг хүн боддсон байлээ ер нь бол. Тийм бах. За би одоо чинь ингэж бодоод яг би нөгөө нэг 2 хүүхдээ ер нь бол багт нэг амар өсгөөг байхгүй юу. Одоо үнний зургтын өмнөд үнний илчүү яач. Нэг тэгш ингэж юу муу юм бэ? Даваа мааг нь угаач юм тий. Тэгээ одоо тэгээ би дахиад хүүхд бол айгу тийм даваа мааг айгу сүрхэн угааны зориг тавьчихсан байхгүй. Яг гэвэл ингээд манай ээж, манай ингээд ихнэр мэхнэр ингээд өөртөө зохицуулж би ямар сандаа манай ихнэр төрж байгаад би буйн тухай дээр Остер хөдөлж явж байлаа шүү чинь. Монгол яг адилхан зүйл болохгүй шүү. Монголын лигийн Остер болсон бид жээс нэг чухал хүн гэж пop гэж явж байгаад манай ихнэр өөрөө хөөрхөн амт имлгээс ингээд ах нь гаргаад имлгээс явжсан байхгүй. Тэгээд одоо чинь ингээд багыгаа хэр ингээл твэрж иврээл гэртээ одоо гэртээ байгаа шүү дээ. Гэртээ иврээл хэр их хасраал тврээл памперс слоод очоод 0 очоод бүкс мөксийг арчаал ингээл хэр тийм ирхүү хийж ийн. Томоос баг илүү шүү дээ. Яа тийм одоо энэ корона гараач тэр юм уу те гэртээ айгу байгаад байгаа шүү дээ бас тийм. Тэгээд тэр хугацаанд бол би ч ерөөдөө одоо маа охин бол надаас бараг салахгүй байх. Ингээл зүгээр айл гэдэг. Ерөөдөө баг нөгөө нэг томьёогоо бол ерөөсөө яг эмээ өвөө дээр бид нар нөгөө нэг эмээ өвөө дээр байхад бид нар цуг амьдарч байсан. Тэгээд тэгж өссөн болохоор тэгээд эмээ өвөөнөр тэгээд манай эхнэр л өрхөд өссөн шүү дээ. Тэгээд нэг одоо юу гэдэг амар оролцдог байсан билээ. Одоо бодохнаа бас яг тань шиг. Тэнгүүд бид тэр төрөний яг жишээтэй адилхан юм. Би яг нөгөө нэг 2012 онд бид нар Азийн нөгөө нэг Азийн их сургуулиудын одоо нэг Монголын тэмцээн болдог шүү дээ. Тэр нь 12 онд явжсэн байхгүй юу? 50 руу явсан. Тэгэхэд бид нар 3 дугаар байранд биш 2 дугаар байранд орчод ирсэн шүү дээ. Тий. Тэгчээд хэд явсан юм. Тэгсэн шүү дээ. Азаа муушум. Тий. явах уу? Тэгсэн. Тий. Хүрл авсан шүү дээ. Хүрл авсан. Тий. Тэгэхэд чи явж ирсэн. Тий. Тэгэхэд би явж ирсэн аахгүй. Тий. Тэгээд тэгэхэд чин бас яг манай их хамгийн ихнэр төрөөд. Тий. Ихнэр төрөөд манай хамгийн том төржсэн аахгүй юу? Тэгээд би байхгүй байгаа надад яваар төржсэн. Тэгээд сая сүүл манай охин ч гэсэн яг би чи өглөө яг эмдэ төрөж өчөөд тэг яг н хойно бид нэр бэлтгэлтэйсэн бэлтгэл дээр хандаатар юм уу? Үгүй хандаат биш. Орчлон дээр байж хаад
төрцөн шүү гэдэг яг очижсэн аахгүй. Ер нь яг л бас нэг тийм хүү давхцлын зүйл яг эмнэлэг дээр ингэж хүлээж бас байжсэн юм болно. Одоо баг дээр үлээ төлхөө ажиллаж байгаа юм. Тийм баг дээр бол одоо ингээд яг яаж ин яг хүүхдээ яг ямар байдгийг арай илүү сайн мэдэрч байгаа. Хайр бас сайн суралцъя да. Чуу бас болоог байна. Жоохон байна. Жоохон байна одоо чи. Ахаас ансагаарай. Яасаа манай хүч одоо ингээд 6-наас 7 настай нэг энэ том бандгар нөхөр байгаа шүү дээ. Тэгээд нэг яг чуу шиг юм нөгөө дөнгөж их хүүхэдгөө хоёр манай хосоо байхгүй найз дөнгөж хэлж байгаа. Нэг ийм 6-наас 7 настай нэг ийм нөхөр бүтээгээд бас л их хөрөнгө цаг хугацаа шаарддаг штэ найзтаа гэдэг өвгүйгээ ингээ гайхуулаад байдаг байхгүй. Ер нь бас тийм л дээ. Энэ амьдралын бас нэг юм чухал юм. Ер нь амьдралын бас энэ гэр бүл мэдээж хамгийн чухал баг. Ер нь бол амьдралтаа хамгийн баримтлагдаг юм чухал зарчим уу те боддог зүйлүүд юу вэ? Би ер нь юмыг нэг жоохон гэгээлэг талаас нь бодох дуртай байхгүй. Тэгэхээр нэг хар талаас нь бодохгүй ерөөхдөө дандаа гэгээлэг талаас нь боддог гэж. Одоо юу гэдэг чи юм одоо энэ тэнгэр муухай байлаа гэж бодохоор те. Одоо одоо чи ингээл онгоц нисэх гэж бодсон шүү дээ. Тэнгүүд тэнгэр муухай байлаа гэж бодоход хүмүүс за энэ цагаагаар муу байна. Зарим хүмүүс бараг л онгоц хоошлогдсон доо гэж бодоход надад ерөөхдөө тийм бодол байдаг байхгүй. За цагаагаар муу байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар онгоц нисгэл ах гэсэн бодол ерөөхдөө дандаа тиймэрхүү бодол ерөөхдөө дандаа амьдрал төлхөө байдаг. Тэр үүссэн би өөрийгөө аягүй цэнэглэж авдаг. Миний ерөөхдөө баримтлаг зарчим гэх юм бол юмыг дандаа гээлээсэн талаас нь харах. Тэр байдлыг ерөөхдөө хамгийн сайн зарчил ерөөхдөө зөв байх. Гэгээлэг талаас нь харах гэдэг нь тэр олон зүйл багтаж байгаа тийм. Яг тэр байдлыг ерөөхдөө миний яг амьдралын хамгийн том зарчим. Яг одоо нэг цэвэрхээс нэг их хөгшрүүг хүлээн л да. Гэхдээ ер нь одоо ингээд мэрэгжлийн төвшөнд хүрнэ гэдэг чинь бас нэг тодорхой хэмжээний одоо юу шүү дээ. Би одоо жишээ нь яг манай тамирчид одоо чинь манай 3 сугурын тамирчид бол одоо чинь боксын шгшөөгийн, жудогийн шгшөөгийн ч юм уу тамирчидтэй ижил төвшөнд үнэлэгдэх, ижил төвшөнд байгаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ энэ төвшөнд хүрэхэд олон залуучууд хамаагаас ингээд харж байгаа бах те. Манай цирк яг би ингээд яг нэг өсвөрийн хүүхдүүдийг аваад бид гадагшаа явахаар тэгж ирдэг байхгүй. Тэг ах шиг. Цирк ах шиг, цэнгүү ах шиг биш иддэг болно. Монх ах шиг би тогтдог олон ч юм ингээд ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр залуучуудад хүүхдүүд ярихад ямар замаар яваад ирнэ те. Ер нь амьдралдаа ямар зарчим баримтлаад үтийн үрсийг. Хүнд олон төрлийн сонголт байсан мэр. Ийш явах сонголт, гимч болох сонголт, ийм сонголт байсан. Гэхдээ энэ дотроос цирк энэ сонголтыг сонгоод ингэсэн биз дээ. Тэр сонгоход бас нэг тухайн хүний хан, бодол, санаа байгаад та нэг илүү би циркээс яг ийм моох цохол ийм ярихгүй ягаад бол циркээ бол илүү юм олон төрлийн юм бодож тунгаадаг юм шиг надад санагдах. Илүү ярих бас мөн илүү бас ярих чадвартай илүү сайн хөө циркээ. Тийм учраас би нэг илүү гүн юм асуугаад байгаа байхгүй. Философи. Яг түрүүний миний бас ярьсан жоо юм тууштай л хэрэгтэй байна. Хэрэгтэй байх жоохон тууштай байх хэрэгтэй. Яг юм нэг юм да. Зорьсон юм. Яг зорьсон бол зорьсон юм даа тууштай байх. Одоо ерөө би эмч болох зорьтойсэн бол би эмч болох юм даа тууштай байжээж сайн эмч болно. Тэгээд тэрэндээ ч гэсэн яг тэрний таны цааны хэлдгээр би ингэж боддог байхгүй. Хүн угаасаа хөгшөрн те. Хөгшрөөд ингэ байхад хамгийн сүүлд нь нэг бодно штэ. За би юу яаж амьдралаа те. Яаж амьдрах хугацаанд би яг юу хийлээ. Энэ юу нь хэрэгтэй байсан бэ? Юу нь хэрэггүй байсан бэ гэсэн юм бодохдоо хэрэгтэй байсан зүйл нь их байгаас гэж боддог байхгүй. За жишээ нь одоо жишээ нь түрүүний одоо чинь ингээд хүүхдээ өсөх тал нэгт байна. Хоёр нэг жишээ байна. Одоо чинь ингээд хүүхдүүдэд үлгэр дуурал болох бас ингээд хоёр. Тэнгүүд дараа нь ингээд бодох нь одоо яг ингээд саксны төрөлтөөр би одоо ингээд яг тууштай ингээд би энэ одоо олон тэмцээн уралдаанд орлоо. Энээс маш олон зүйл сурлаа тий. Энийг би ингээд би өөртөө ингээд үдээчих нь биш. Ер нь ингэж бодоо ингээд цаашдаа юм ингээд сурсан юм би хүмүүст нөхөдөө зааж сургая. Одоо ерөнхийдөө бас зарим нэг зүйл дээр бэлэг сургуулиуд үнэртэй гэсэн заадаг л та. Энэ дэр ингэдэм билээ шүү. Ингэдэм билээ шүү гэсэн зүйлүүдийг ерөнхийдөө өөрийнх нь байгаа зүйлийг санал бодлоо хуваалцаж ярилцаж одоо тэрэн дээрээ чадахгүй байгаа танихгүй юм байсан танихгүй хүмүүсээс ч чадахгүй байгаа зүйл дээр нь энэ ингэдэж шүү гэж одоо өөрийнхөө алдаан дээрээ суралцсан зүйл дээр би хэлхийг хичээдэг байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг одоо сүулт нь гэдэг одоо базаад хэлэхэд илүү ингээд сурсан зүйлээ хүмүүс илүү тараагаад илүү заагаад тэмүүдэд нэлээ ингээд одоо тэр хөгшөрсөн оноо бодсон ч гэсэн би энэ зүйлүүдийг зөв хийсэн. Энэ зүйлүүдийг би хүмүүст ингэж зөв сурахт нь зөв ингээд цааш нь чиглүүлэхэд нь
байж чадсан шүү гэсэн тийм л зүйл. Тэгэхээр надад одоо илүү нөгөө баян тансаг илүү ингэж байсан гэдэг зүйл илүүтэйгээр би яг ийм их зарчмыг л илүү баримталж өргөдөө байдаг. Тийм. Бас сайхан чинь одоо чинь танай хүү охин хоёр ингээд том болоод за манай аав минь нэг ийм бүтээсэн ийм мундаг хүн шүү гэж ямар зүйлийг чи ямаа гэж дурсаасаа гэж бодож байна. Миний аав гэсэн миний аав анх удаа дэлхийн аваад орсон хүн дурсах. Миний аав анх удаа Азийн аварга болсон хүн. Азийн аваргаас 2 мөнгөн медаль авсан хүн. Азийн аваргын 3 алтан медальтай хүн. Анхны жээжлэхийн төрүүлсэн хүн. Анх удаа мэдээж магадгүй одоо сайхан бэлэг олимпиад орсон хүн гэж дурсах бах те. За энэ бол тамирчдын дурсамж яг. Өмнөөс гадна бас нэг тийм харин яг миний яг сайн хийсэн зүйл. Яг ингээд миний аав яг ингээд зөв шугамар те зөв амьдрэж ирсэн шүү. Бид нэр ингэж яахтай зөв үлгэр дуурайл болж чадсан шүү гэсэн зүйлийг л үлдээх нь хамгийн гол нь. Хүний өргөдөө миний чихгүй өргөдөө хүн болгоны л юу байлгүй дээ. Тийм бай. Хүн болгоны зарчим. Тэгэхээс бол хүн болгоно мэдээч яг ямар нэг юм зорж байгаа одоо автоспорт байж болно. Одоо энэ бокс те жудаа жүлээд бүгд тэд нар бол ингээд нийгэмд зорьсон юм чинь амжилт тодорхой хэмжээний амжилт гаргасан нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн тэр амжилтаас илүүтэйгээр тэр яг нөгөө нэг дараагийн үе гэдэг үлдээдэг чинь хүнд юм нөгөө нэг зөв зүйлийг одоо нэг цэцэгтэй жишээ авъя л та. Нэг цэцэг ингээд нарын энд байлаа гэхэд ингээ ургах чахад энэ дээр нь ингээд нэг мод тавиач ч юм уу те яг ингээд түшээд ингээд нарны зүг урах юм бол тэр цэцэг ингэж урах юм бол нэг өсрээ 50 см ургаад зогсгоход тэр ийш нь ингээ мод ягаад ийшээ нарлуу орохлоод 100 см ч юм уу те яг тэгж урах хэмжээний илүү тийм чиглүүлнэ гэдэг чинь ерөөхдөө хамгийн том одоо баримтлах зүйл. Тэгээд ерөөхдөө миний одоо боддог тийм зүйл. Маш гоё үйлдэл ирлээ шүү дээ. Манай би ингээл амар асуулцгаад. Зүгээр шүү дээ чөө. Зүгээр та зөвхөн амьдрал би одоо ингээд толготны 100 юм шиг л яваад. Тийм үү. Би нэг лагсрангуй шиг л явчих яач. Тэгсэн нэг ийм юм байна. Тэр нэг жил бороотой өдөр бид нар төрийн ордонгоос бид нар ч явах уу. Төрийн ордон дээрээс манай тамирч Алтан гац одоо ингээд зүгээд гэр бүлүүд, найз нөхдүүд ингээл аав ээжүүд бүгд бороотой байсан шүү дээ. Тэгэл бүгд гарч ирээл талбай өмнө зураг авахгуулаад ингэсэн ээж аав чинь ч айгуул тийм Алтан гац одоо модны төрийн шагнал аваагүй байсан. Тэр шагналыг авахад ямар мэдрэмж, би одоо чинь тийм мэдрэмж л суугаад ямар мэдрэмж төрж исэн яа гэж бодсон. Тэгээд чи одоо ингээл хүмүүс асуухад ээж аавдаа юу гэж хэлсэн дараа нь тэр өдөр те ингээл дараа нь цагаан сараар уулзахад мэдээж манай цирка мундаг тамирчин манай үе удмаас ингэж явж байгаа дөнгөж сайхан Алтан гац авсан ингээл хүмүүс ингээл хамаа цадангаараа ярих тэр ер нь ямархуу байсан. Ичсэн үү, ичээгүй юу, эсвэл бол илүү бас хариуцлага ирж ийн гэж бодсон уу, яасан? Яг хоо төрийн одон дээш шагнал авсан ч гэсэн надад хамгийн эхлээд энэ шагналыг бас ингэж үүрж явж байгаа нуруутай байх хэрэгтэй гэсэн тийм зүйл юм бодсон. Яагаад тэгэхээр энэ бол миний ээж аав, эмээ те энэ олон хүмүүс бас олон жил хөдөлмөрлөөгд авч байгаа. Дагуулсан шагнал ахгүй ер нь бол тухайд би бас жоох ицсэн нэр яг ингээд амархан авчдаг бол энэ бас сонирхол юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээ ингээ яг нэг юугаа бодгоор одоо яг гаргасан амжилтууд багийнхан тий одоо энэ бидний онж мэдээж айгүй олон ажиллаж байгаа шүү дээ. Тэр хүмүүсээ ингээд хүч хичээ зүтгэлэнд бодохоор энэ шагналыг авах нь зөв ч юм байна гэсэн. Тийм амархан аваагүй. Тийм амархан аваагүй юм шиг бас бодсоо. Тэгэхээр энэ шагналыг гэхдээ тэгж бодож байгаа байхгүй юу? Яг амархан аваагүй юм байна. Тэгэхээр энэ шагналыг би авах нь зөв юм байна. Авсан ч гэсэн яг миний шагнал бас биш. Энэний хойно маш олон хүн зүтгэж байгаа. Энэ бүгд бол одоо гэр бүл тий одоо энэ бид багш тасжуулдагч одоо энэ одоо та бүгд одоо бид нар чи одоо та хүртэл одоо ингээ 616 бидний өнгөрлөд энэ бүгд түүний хичээл зүтгэлийн үр дүнд авч байгаа гэсэн тийм л зүтгэл төсгөөсөө зөвхөн би энийг гэсэн надад хэдээс сэтгэл тийм төрөөгүй ер нь бол. Тэгээд тэр шагналыг би айгүй том дээдлсэн. Яг энэ олон хүний хүч хөдөлмөрөөр босоо шиг одоо яг миний медалийн дээр байждаг байхгүй. Хаяа сарнаа бас тийм олон хүний тийш үү гэдэг. Сайн тий. За одоо жоохон та асуулт. Тэг босоо. Одоо жоохон вайбор ч жоохон. Одоо жоохон чөлөөтэй. Одоо жоохон чөлөө юмнууд асуунаа. Юу хүүхдүүд ер нь одоо маш их фүлс нийтлгүүрүүд байна. Ингээл юм байна те. Ер нь нэгдүгээрт бол хамгийн ихний асуултыг асууя. Цирка ер нь тоглолтын дээр ямар фүз өмс тоглолт вэ? За 3-3 тоглож байхдаа өөрийгөө өмсч магадгүй 5 тал дээр дахиад өөрийгөө өмсдөг бол ингээ хоёулын дээр нь хэлэл те. Тэ би нэг амар төрөвтэй бүзэл өмсдөг. Шагаагүй бүз гэсэн үг үү? Тий, хаас тий, ер нь шагаагүй талтай бүз өмсдөг. Тий.
Тэгээд Hypertank бас хэрэгэлдэг. Тэгээд ерөөдөө дандаа л Nike-ийн пүүснүүд л ерөөдөө хэрэгжилж байгаа. Тэгээд Пүүснүүд ер нь хаанаас авч ийн? ер нь пүүснүүдийг дандаа үнбүүгцсэн шүү дээ. Одоо жишээ нь одоо энэ пүүзээ харуулах боломж байна. Маш гоё ховор загвар байгаа байхгүй. Яаж харуулах вэ? Хөлөө өргөж жоох ингэчгээ. Зүгээр хамаагүй л та. Ногоо ярьж аваад нэг. Чинаас маш гоё. Энийг энэ пүүзэд одоо ярьж аваад энийг Швейцараас нэг ах явуулсан шүү дээ. Оо тийм үү. Тэгсэн мөгийг. Тийм мөг яах уу? Тийм мөг яхнуудны бид нарт тийм пүүз явуулсан шүү. Баярлалаа мөг яхаа. Тийг нөмссөн байна. Наа ч бол маш гоё. Ер нь одоо ингээд хүүхдүүд энэ ингээд одоо чинь яг одоо хүүхдүүд маш өндөр болцсон ба шүү дээ. Тий. Яг 2 метртэй ирлүүд өгцөө циркэтэр нэлээд дүүцэх зөндөртэй жоох хүүхдүүд зөндөө байгаа байхгүй. Тэр хүүхдүүд одоо яг одоо жишээ нь магадгүй чамайг л харж байгаа. Яг цирка хамар пүүз өмсчээд тоглолтын дээр юу өмсч чинь гадуурыг өмсч чинь гэдэг ч юм уу те. Энэ пүүзэн дээр шалтгаалаад бас ингээд одоо яг мэдээллийн журмтай тий бас эрүүл мэндийн юу гэдгийг суулгадаг гэдгээрээ яг бас ярьчээ. Пүүзийг бол ингээд өмсөхдөө маш тийм зөөлхөн одоо уул бишээ. Доотлын уулыг бол маш одоо халтардгүй пүүз өмсдөг ч тийм бас ингээд доотлын пүүзийг жоох өргөн багтай пүүз зүгээр санагдаж уртлын хэсэг нь өргөн гэж үсэг. Дуцаан гэсэн юм уу жоох том хэлбэрийн жоох палбар гэсэн үг байхгүй. За тэр яа тэгэхээр доторх нь яг ингээд юу ээж болно нарийнхан. Өргөн байх юм бол одоо юу гэдэг тэр нэг хүмүүс одоо хөлөө гараа гიშгдэг те. Одоо сүүлийн үеийн пүүзнүүд хингийн тийм бас жишээ нь дандаа нэг жоох юм илүү гарсан. Юун дээр жишээ авах ингээд Кайригийн пүүзэн дээр жишээ авч болж байгаа байхгүй. Кайригийн пүүз Кайрич мод өөр айгүй ур чадвартай тоглогчтой тий. Дандаа кросс хийдэг тий. Дандаа тэнгуү тэр үнний пүүз ямар байна гэхэд урт нь дандаа өргөн байгаа байхгүй. Тэгэхээр яагаад тэр өөрөө маш их хүчтэй элементүүдийг хийдэг учраас шагаагаа хамгаалахын тулд тэр байдлыг бас тэр баланс дээр тий. Тэр баланс тал дээр айгүй анхаарсан байж магадгүй. Тэгэхээр ингээ харахаар Hypertank магцыг тийм байгаа байхгүй. Тийм үү? Тийм. Би одоо яг Nike-ийн пүүз дээр л ярьж байна л. Тий. Циркагийн хэлж байгаа ер нь үнэн бах магадaltaй. Тэгээд наашдаг үстэй. Би ч нөгөө Японы фэн штэ. Японы бүх пүүз яг энэ уртлын хөлний ер нь нэлээ өргөн байдаг байхгүй. Бүр нэлээ биш бүр маш өргөн байдаг. Тэгэхээр энэ жоо илүү мөлөө ингээ гарцсан байдаг штэ тий. Тий. Таанаас энэ 393-ын шар пүүз штэ. Тэр чинь яг тийм пүүзтэй. Манай 393-ын пүүзэнд болохоор хөвчлэн нөгөө нэг доотлын уулын хатуу байд. Тий, хатуу. Корт нь өөрөө нөгөө нэг гар мар зулга авдаг штэ. Тэр тийм үү? Тийм, тэгжээс тэр нөгөө нэг зөөлөн пүүз болохоор халтрах магадлал өндөртэй тэр хатуу байж тэр нэг юм дээр ингэ илүү тогтсон юм шиг санагдтыг. 5/5 дээр бол одоо яг энэ Кайригийн пүүз тэгээ ерөнхийдөө өргөн талт. Хамгийн том анхаарах зүйл нь улавч юм билээ шүү. Сая Европт мэдсэн тийм. Одоо хүний одоо залуучуудтай гэж хэлэх энэ хүн ном гэж юм айгүй анхаарах хэрэгтэй юм байна. Хүүхд ерөөхдөө хүүхдийг бас жоохон багаасан тий. Багаасанд ингээд нэг жишээ ангууд ингээд Европ бас ингээд маа нэг ихчээд нэг хүн хэлжсэн гэж аахгүй хүүхдийг багаас нь сайн гутал өмсүүлж өсөөрэй. 0-оос 13 нас хүртэл нь. Тэр нь юун чухал вэ гэхээр сайн гутал сайн хийсэн байдаг гэдэг нь ингээ харангууд сайн гуталны тэр доторх ном хүлнийх эвтэйхэн байдлыг айгүй анхаарсан байдаг юм. Тэнгүүд ингээд жоохон таар үйсэн гутлахаар зүгээр ингээ яг юм шууд гартаа юм байдаг. Ичдэг. Тэнгүүд ном юунд хэрэгтэй бэ гэжингүүд яг эрүүл мэндийн талаасаа байхаар хүний нурууны суулт гэдэг штэ. Нэгт нурууны суулт заяа. Тэгээ хоёрт болохоор зүв алхах. Одоо ингээд зүв алхаж явах. Гуравт ерөөсөө энэ бөөрн төрөл нурууны суулт чинь нөлөөлөх учраас буруу алхалтаас хүний бөөр өвддөг. Тэгэхээр тэр ном гэдэг зүйл тэгээд тэр буруу гიშэлт гэдэг зүйлээс ерөөд эрүүл мэндийн гажаа мажаанизм үүсдэг байхгүй юу? Нөгөө эрүүл мэндэр. Тэгээд яг тиймэрхүү зүйл дээр анхаарах бол ерөөд гутлан дээр маш сайн анхаарах хэрэгтэй тийм ээ. За гутлан дээр анхаарч чадахгүй юм бол улавч ерөөд маш сайн анхаарах хэрэгтэй юм. Тийм хавтгай улавч ингээд нумтай. Ном гэхээр одоо ерөөд ойлгож байгаа хүн ингээд гიშгэнгүүд яг энэ хэсгээрээ ийм готгор байдаг. Энэ хэсгэр ийм готгортой байж ч хүн илүү одоо тамирчин хүн дээрийнх юм илүү их тесрэлттэй байдаг. Би сайн Европт ч хамгийн сайн номцонд болсон шүү дээ. Тийм. Яа тэр нэг багтаа нэг хөнгөн атлетикээр хичээлдэг байсан нь болохоор тэр байдал нь миний номонд ирэхэд үлдсэн байгаа байхгүй. Тэгээд одоо би ирэхэд яа ингээд хоол моол би холд айгу муу гэж чаддаггүй. Одоо холдод манай энэ цингүүн кроссентийн цингүүнээ дэгмэг гэж би гүйцэдэггүй шүү дээ. Ийм болдог ш айглаад. Яг ойрын зайд болохоор айгу сайн гүйж чаддаг байхгүй. Тэгэхээр тэр ном гэдэг асуудал хэрхүүдээ энэ огцом хөдлөх байдалд айгу сайн нөлөөдөг шээ өндөр үсэх. Сагсанд бас их хэрэгтэй. Сагс болоо ерөөдөө бүх спортын суурин тэр номыг анхаарах хэрэгтэй. Тэр ном оруулж заридаа сагсчдаг. Манай Монголд бас ингээд Facebook одоо сошиалаар ингээд хайхаар нумтай уулавч гээд одоо зүгээр ингээд сэвштэй хайхаар зөндөө гаргачихлаа. Өөртөө зориулж
хийлгэх үн нөртгөө одоо ингээд гიშгдэг юм Тийм, ороод ирчихсэн. Тийм байд юм. Тэгээд тэрийг ямар ч гутал намайг хийгээл өмсөд авах юм уу? Тийм зүгээр гутаад нэг юм номтой олчингуудаа Тийм. өдөртмийн гуталндаа, пүүзэндээ, зуны гуталндаа ингээд хийгээл өмсөд явчих юм байна тийм. Би сая тэгээд бас яг хүүхдэрээ жишээ авахд манай хүүхд бас ингээд жоохон тотгошоо гიშгэдсэн байхгүй ингээд X дүү гიშгэдсэн байхгүй юу? Том өөрөө жоохон маастаа шүү дээ. Тэгээ би ингээд бүр яа ингээд гიშгэд ингээд хараал гутал ингээд ялбаадсан байхгүй. Тэгээ би сая яг Европ явж ирсэнгүүтээ яг энэ номны асуудал байсан байна. Багаас нь яг гутал өмсөлдөг байсан ч гэсэн өөрөө хүн чингээрээ ингээд гიშгэдсэнгүүд нь яг тэр номтой удавч чинь тэр Facebook-аас хайж байгаад ярьцлаараа цахаад ангууд хөлнийхэн гутал ингээд гიშгэж байгаа байхгүй. Зүг гიშгэх байдал нь. Манай зүг гიშгчээр буруу шийдэж ирнэ. Танай хөлт одоо хөлн жоохон юм болж байна. Тэр чинь маасаас шалтгаалж байгаа зэ хөлнийхэн өөрийнх нь биенийхэн. Тэгэхээр та тэр номтой оловчийг захиалаад ингээд хөлнийхэн гутлан дээр ингээд хийчихээ ингээд тэгшин гიშгдэг байна. Тэгэхээр ингээд хөлн мөлөнд буцаад тэгшэрх байдал нь аяа. Оо за тэгшлээ. Би одоо маш том хүнд асуулттай байна. хамгийн би бодоод яагаад ийм X үлчтэй уусан аав чухал сайхан майк хөлтөд бодоод тийм байх шах тийм. Тэгэхээр тэр багаас нь тэр яг тэр Европууд ч Азиуд ч одоо хүмүүс юм мэддэг одоо соёлтсон хүмүүс нь манай зарим монголчууд гэсэн мэдж байгаа байхгүй юу? Ингээд захиалдаг байна гэдэг чинь хүмүүс авдаг л байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нь анхаарад хүүхдтэй тэр сайн гут сайн оловчийг өмсөж хэвээр юм билээ ер нь бол. Тамирчид бол бүр маш чухал юм байна. Одоо би энэ гүзэндээ хүртэл оловчийг хийцэн явж байгаа. Оо тийм үү. Нууц гаргаа үзүүлж байгаа. Тэгээд байхгүй одоо. Цэкэг ном хэлэхгүй нэ. Бүр сайн ном дээр ахад ном хийж гэж ном хэлмээр юм байна. Мэдмээр хэлмээр юм байна да цэкэм. Харин би хэлээл яваад байгаа уг нь. Наадах ч одоо хүмүүстэй тий. Наадах ч одоо шууд орой гэртээ очиж хэрэг яриад орой номтой уулав захиал яваад. Эний чинь ингэсэн манай ч нэ сервис ирсэн шүү дээ. Бараг энэ дөнгөж ирээл заах шүү. Ном. Ном оловч ном гээл. Миний юм оловч хэлсэн. Дээр багшлаад би туслан дээр багшилж байсан. Тэр нэг залуу манай цуглааны залуу. Би харин ойрд номгоо олцоо тэгээд би ингээд ном хийгээд байгаа маа гэдэг. Бас хүн чинь тийм болчтой юм шиг л. Тэр тамирчин үнэлтэй тэгээд номгоо олцсон ном бахгүйгээд намайг босгоо байгаад би тэгээд номтой байнга номтой юм өгч байгаа гэдэг. Маа нэг хөнгөний найзлаа нөгөө нэг яг тухайн үед жоохон 10 жилтэй багт чинь нөгөө нэг номтой болно гэдэг. Нөгөө ундааны шил байдаг шүү дээ. Шил доороо тавьчаал ингээд тэгсэн. Тэг ингээд хөлөөлөд тийм. Яг энэ хотгор дээрээ тааруулчаад хөдөлгөөд. Тэр яг 0-аас 13 насны оронд бол тэр одоо яг илүү процесс байгаа шүү дээ. Ерөөдөө 13 ч бас биш, ерөөдөө 17 8 хүртэл юм шиг билээ. Ер нь тэгэл тэр нөхцөл ерөөдөө ингээл яг тэр номон дээр анхаарат явах юм бол өөрөх нь эрүүл зүв бод одоо тэр өсөх процесс нь илүү сайн нөлөөлөх юм шиг байна. Ер нь одоо ингээд саксны эргэн тойрны аксессуароос ийм юу цуглуулдаг юм байдгүй. Тулгаа болоод чи баахан мандат цуглуулсан байдаг юм билээ. Надаас нь баахан мандат байгаа. Бас цуглуулдаг тийм мандатаа цуглуулдаг. Тэгээд энэ хөргөшний нарт. Оо за. Тийм хөргөшний нарт бол явсан газар бүх газар хаваа. Бүгдийг нь авчихлаа. Тийм бүгднийг тэгэл хамгийн гарахтаа хүртэл аэропорт төр байгаа юм чи аэропортоос авчаал тэгэл онгоцны буудлаас авчаал авчихсан. Тэрийг бол цуглаад хөргөшн дээр бол битүүн алхах. Тэр бол дараа нь ингээд энэ хамгийн үлдцтэй юм болоод яцсан. Мандат бол энэ орсон бүх тэмцээний мандатаа бүр өсрийн тэмцээнээс хойш юм бүгд байгаа шүү. Оо тийм үү. Медаль ер нь хэр их медаль байна? Хэдэн шар тоо медаль байна? Тийм үү. Тэр мэдгүй тэр нөгөө хуу хүний наслаа. Надад бол тэгэл манай эмээ ингээд нөгөө нэг медальны юм юу гэдэг чинь тууц ингээд ойлгоод өгсөн. Тэгээд тэрэн дээрээс амарсан сүүлийн байдлаар хитэрсэн л яваад байна. Тэгэл өлгөтөө л яваад байгаа шүү. Өлгөөл яг тоолсон юм бол байхгүй тэгэл. Олон улсын медалууд бас нэлээд олон болчихсон. Тий, олон улсын медаль. Энэ жоохон нөгөө нэг 5-5 тоглодог байхдаа бас өсөр үе залуучууд тэгээд насан туршийн хэмжээс нэлээд хэдэн медаль бас тулсан билээ. Улсын аваргын тий, улсын жанртай хэмжээнд. Өсвөртөө улсын аварт орж ирсэн үү? Яг сүүлд бүр ахлангтай орж ирсэн баг тий. Тэгээ бол баг төрүүлж мөрүүлээ. Улсын аварга авсан. Мөст багтаа төрүүлсэн юм шиг. Уу яг өсрөн улсын аваргыг аваагүй мөнгөн медаль авсан. Тийм. Мөст байж захта нөгөө нэг оюутны аварга гэдэг нь байна. Оюутны улсын аварга. Тийм тэрнээс алтаа мал. Одоо ингээд циркач нь яг 5-5-аар лигт болж ерөөхдөө 10. Тэгэл одоо 11 оноос шүү дээ. Өндөр үндсэн жил байхгүй шүү дээ. 11 биш. Ийм би чи 2009 онд ч 9 онд байхгүй. Оо тийм шүү дээ. Тийм, наа стөрөнгө тоглож ирсэн. 11 жил тоглосон ба шүү дээ. Тийм. Тэгээ одоо ингээд нэлээ одоо дунднаас 1-2 жил үндсэн юм аа. Явахтаа үндсэн баг. Тийш явахтаа биш бэртлээс л үндсэн шүү дээ. Тийм үү. Би ч бас актер бэртсэн юм шүү дээ. Чи яа. Би ч нурууны апрессанд 2 орсон. Оо тий. Нэг жил нурууны халгаанд орсон тий. Тэр нэрээ хүний бэртэлчин хүнийг амар их бодуулт юм билээ.
Тэгээ чи дараа нь шууд эргэж ирээд төмөр хийгээд яасан гэсэн тий. Тэрний процессор нэг сайхан яриа. тэрийг ярих юм уу? Тэр эргээ ирчих амар процесс. Тэр ярих хэрэгтэй бах уу? Тэр яг яасан юм? Тэр чинь 14 онд тахгүй. 14 онд би чинь нороонд ирэхэд айгу өвдөө яваад гэсэн. Тэгээд нэг жоо хөдлөх тоохгүй. За гайгүй гэлгүйгээл интеллигент наагаал. Тэгээ яваад байсан чинь нэг өдөр ингээ зүүн төлөв мэдэг болцсон. Бүр үү? Тий. Зүүн төлөв мэдэг болоо гიშиж чадахгүй ингээд. За тэр 14 онд чинь би лиг тоолсон шүү дээ. Тэгээ бүр ингээд мэдээ алдууч чинь ингэж хэрэгэл тоглоод би бүр тэр жил бол бүр суугаас угаасаа өмнө мэдээ алдууч тоглохоор гар хурууны мэдээ чадахгүй байхгүй. Тэгээд тэр жил бүр амар муу олонгууд нь лиг чинь дуусгаа плей-офф ч үлдээг байна. Нөгөө нэг Smash Park-тай жил шүү дээ. Тийм. Тэр жил واخгүй. Тэгээд би чинь 15 онд апрессанд ажиллаж байхдаа ороод эхний апресс угаасаа жоохон амжилтгүй болцсон. Нурууны одоо дискний одоо ярих юм бол хүний энэ доотлын диск ирэхэд бүртэрч гарч ирэх мэдрэлээ татсан юм л энэ сүнхлээ. Тэгээд мөнгөн гүрэмлэгтэр орж ирсэн. Тэгсэн чинь эхний ортонгууд нь нөгөө нэг дурангийн хаглаа гэж ороод тэрэн дээр хагас нөгөө нэг наркотикт ордог байхгүй. Хагас мэдээ алдуултаа ороод тэгсэн чинь дараа нь буцаад өвдөд болдгоо. Тэгэнгүүтээ наа чин юу юм бэ? Бүтэн л орохгүй болохгүй юм байна гэд. Бүтэн мэдээ алдуултаа ороод тэгээ яг тухайч ярьж байгаа чи одоо таксакс тоглохгүй гэж бүр ярьжсэн. Одоо сакс тоглохгүй одоо чи ингээд байнгын гам барьстай юм бэлтгэл сургууль хүнд юм өргөж болохгүй тэр байтга ингээд наавч бүр 10-аас дээш килограмм юм ингэж тонгоож өргөж болохгүй гэж хэлсэн шүү дээ. Тийм тэгээд апрессанд орчоод бас тэр чин идэх процесс амар удаад юм бил яа тэр нээлт дагалгаа учраас ингээд хойдлын нуруу тэр чин зүсээ ичсэн. Нэг айцсан. Тийм нэг айцсан. Тэгээд тэр чин гэртээ би чин амар гүйлсэн шүү дээ. Ер нь тамирчин хүн чинь ингээд яг айгүй их ингээд юутай яхаар тэнцэн уралдаанд орсон байж байгаа ингээд гинтэн зогсоо тэгээд ингээд барыг тухайн үеч ингээд хинч болж байгаа шүү дээ ерөөдөө ингээд тийм гимтэд ингээд яхаар ингээд одоо саксны гэр бүл болон ингээд янз янзаас ингээд холдоол ирэхээр хүн ерөөдөө аим сэтгэл санаа нэг юм дунд юм билээ. Тэгээд тухайн үеч барыг хүнжилтэй барыг барыг дэрэн нортол үлээд гэдэг шиг барыг айгүй их үлдсэн. Тэгээд нөгөө нэг шар хорондоо үлж байгаа хгүй. Тэгээд нэг өдөр би бас орой бодож байгаа. За ер нь эргээ эргэлтийг яагаад хийж болохгүй сакс тоглохгүй юм жирэн байхгүй. Ингээд би чинь гэртээ ингээд сүнээгаад нурууны таталт маталтыг ингээд хийгээд нурууны булчингаа сайн үжүүлж яах юм бэ гэсэн маш их тэр нөгөө нэг юмнуудыг гадаадын вебсайт YouTube мөр бичлэг үзээд тэгээд ерөөдөө өөрийгөө бэлтэж эхэлсэн аахгүй. Тэгээд яг нэг 6-7 сарын хугацаанд бэлтээд одоо гэртээ нэг 3 сар бэлдээ. Тэгээд фитнест явж нурууны юм уу гээл. Би чинь яг тухайн килограмм миний килограмм 83 кг байдаг гэсэн. Тэгээ би 83 кг ангуу заа булчинтай байж хүн бэлтгэхгүй юм байна гэсэн юу скорыг ойлголтыг аваад өөрөх юм бүхүүдээ би хаа хөгжүүлэх тал дээр маш их анхаарад тэгээд одоо энэ perfect гэдэг одоо энэ танай гэрийн доор байгаа шүү дээ. Жам зогшин тий. Жам Ганбаатар багшийн сая өөрт одоо тэр багшнаас одоо яах вэ гэдэг зөвлөгөө авч маш их бэлтгэл сургалтыг хийсэн. Тэгээд би чинь 83 кг-аас 93 кг болтлоо ерөөдөө мас нэмсэн. Тийм. Зөө. Ерөөдөө дан болчих. Тийм. Булчингийн мас нэмсэн. Ерөөдөө зундан мас тэр чинь юуны мас нүүрс тэр чинь мас байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэгээд хэцүү шүү дээ. Тэгэл масыг нэмж ерөөдөө булчингаа аягүй сайн хөгжүүлсэн. Тэгээд тэнгууд наваг тэр нэмсэн болохоо чи ерөөдөө мас их нэмж болохгүй шүү гэсэн бохоггүй. Тэнгууд нь тэгээд мас нэмж болохгүй айжсэн ч гэсэн булчингийн мас нэмэхэд бол гайгүй гэсэн нэг ойлголттой байсан. Тэгээд тэр нөгөө юмнууд уншснаа яваараа. Тэгээд булчингийн мас нэмснээр ерөөдөө аягүй би гайгүй болоод ирсэн ингээд одоо би ингээд 5-5 тавхад маш их нэг тийм хөнгөн байдалтай байдаг гэсэн болохоор ингээд юм аа хийхэд айгүй гүйцэтгэл айгүй багтай те ингээд хийхэд ингээд жоохон төлөвлөхөөр л юм аа алдчихад байдаг гэсэн бол тэгээд нөгөө нэг зааланд очиж муу альтуусын одоо энэ манай тэнүү хөлцгийн дүүнэр эдгээр чинь ингээд муу альтуус дээр лавгаах байна шүү дээ манай ирээдүйн сургуулийн те лавгаахын хүүхдүүдтэй шавнартай би очиж бэлтгэлээд гэсэн бохоггүй өөрөө ганцаараа очиод тэднэртэй цуг ингээд бэлтгэл хийгээд тухайн чи маа нөгөөд чи болохоор бэлтгэл нөгөө лиг хүн бахад юм бэлтгэлээр хийж байгаа шүү. Тэгээ би чи нөгөө нэгс нь хасагдсан байсан хүн. Баггүй тийм. Баггүй байсан. Тэгээд тэд дээр очиж бэлтгэл хийгээд өөрийнхөө одоо хувийн ур чадраар юу сурсан байна. Тэгээ нөгөө яг тэр жил чинь Андре Браун эдгээр чинь надад айгүй гацсан байсан. Тэгээ тэр зүйлүүдээ бас нөгөө нэг бэлтгэл дээр маш их одоо давтамжтай хийснээр тэгээд 16 онд энэ холбоодын цом тэмцээнд анх энэ чинь нөгөө нэг юу болсон чинь Ардсан солонгосчууд ирээд Чингис Кап тэрэн дээр би анх хамгийн эхлээд тэмцээнд орсон аахгүй. Тийм ээ. Одоо тэн дээр ихлэ халтан медаль авсан тэр зураг байна тийм. Одоо яг тэр зураг байна да. Энэ зураг уу? Тийм. Энэ дээр би жоохон таралцсан байгаа сте.
Тий. Масс нэгдсэн уус тэгээд. Яг энэ Чингис хаан кап дээр тэмцээн дээр анх тэмцээнд оронгуудаа ерөөдөө юм бас цаашаа тоглож болох юм байна гэсэн юу мэдрэмжийг аваад. Тэгээд яг энэ Чингис хаан капын дараа би ч яг Дек хин Дэлгэрний Цэнгүүн баяр Нямбаяр дөрөвтэй бид чи эсний наадмд ч гурван тэмцээнд очиж оролцоод тэгээд мөнгөн медаль аваа 3-3 сүүл явсан шүү дээ. Тэгвэл эргэж ирж удааг байсан юм байна тий. Тэгээд би ерөөсө жилийн дотор өөрийнхөө ерөөхдөө дайцлаа. Тэгээд 16 онд чинь 21 аймгийн лигт эхлэе агаад би чинь нөгөө нэг All Star-ын үн цэнтэй тоглож явсан шүү дээ. Тэгээд дараа нь удирдлагын үн цэнтэй тоглож идэр гээд надад тэр одоо бас авсан шагнууд мад амар том уран зоримыг өргөдөө өгсөн хог. Яагаад тэр хүн ингээд бичлээс эргээ ирээд ингээ яаж хахад тийш нэг 20-29 юм а тэр үл. Тийм ерөөдөө. Тэгээд өөрөөгөө ирэхэд амар дайшлаад юм. Тэр ирэхэд тамирчнууд амар том. Тэр өрөнд аюу хоол юм ботсон. Тэр бол миний толгойд л байгаа. Тэгээд ерөөдөө залуучуудтай бас ингээд хандаад хэлгээд хүн ерөөдөө тууштай тэр түрүүний ярьсан тэр тууштай байгаа байдлыг зоримог байдал тэгээд ямар нэг юм яцхгүй байх байдал тэрийг ерөөдөө өөрийнхөө зүйл тэгээд ямар нэг юм хийхдээ бас шинжлэх ухааны үндэстэй тий тэгээд бэлтгэл сургалтыг хийчихсэн тэр өөрийгөө одоо яг л зөв темптэй хийчихэж яг яадаг юм бэ гэдгийг ерөөдөө ойлгосон. Яг нэг планс гэдэг зүйлийг барьчиж хүн амжилтыг үзүүлэх юм гэсэн. Сайхан түүх. Тий яг энэ маш гоё түүхлээ шүү дээ. Тэгээд одоо бол циркал нэг зүйлийг бас өөрөө маш зүгээр шүү дээ. Одоо тэгээд өвдөн шүү дээ. Нороо өвдөн тий. Нороо өвддөг. Тэгээд нөгөө нэг 2017 онд ч би ч бас 2-3 тэмцээнд бас яваагүй шүү дээ. 16 сая 18 онд ч гэсэн. Тэр чинь яг нэг тухайн үед нурууны бэртэл шалтгаалаар энэ гуйны шүрмс хүмүүс бас зангирчдаг байхгүй. Ганц хоёр тэмцээнд яваагүй байдал нь тийм гуйны ар мар зангирчдагаас болоо нөгөө нь ачаал. Тий чамаг нэг гуйны ар зангираад яасан бас нэг юм ярьжсэн шүү. Нэрэд бас тэгсэн. Тэрнээсээ бол тэгээд одоо ч тэгээ байнгын гэртээ турниктэй. Турникнээсээ зүгдээл нурууны тасгалаад ерөөдөө байнг хийж. Өндөр бол яг 2 м байгаа. Тий өндөр тий ер нь 99 2 м хавцаа. Тийм тий. Одоо бас нэг зүйлийг бас чи би хэлэхээс илүү чи хэлвэл хүүхдүүд илүү ойлгох байх гэж бодож байна л да. Одоо хүүхдүүд бол одоо ингээд фитнес ингээд хөгжиж байна маш гоё болж байна тий. Ингээд залуучууд ер нь хүүхдүүд ч ингээд дандаа том булчингуудаа хөгжүүлээд идэв шүү дээ. Ингээд 2 өдөө чэшний булчин 3 толгой гоё харагдах тий. Тэр талаас яг спорт дээр бол хамгийн анхны зүв сөрөөд бол дандаа жижиг булчингууд байдаг шүү дээ. Энэ талаар бас хүүхдүүдэд маш их тип өгөх байх гэж бодож байна. Ялангуяа өөрөөс жоох эрүүл мэндийн талаар илүү оюутай хүн чинь тий. Жижиг булчин одоо энэ баланс дээр сагсан дээр бол дандаа бэртэхгүй л байвал ерөөхдөө жижиг булчингуудаа л сайн ажиллах хэрэгтэй шүү дээ. Сая Европт хүртэл бид нар нөгөө нэг тэр чинь бас нэг спорт анагаах ухааны тийм төв байт юм билээ. Тэрэн дээр юу голчлоо яаж. Ерөөсөө бид нар ингээл би хаа айгу хөгжилтэй байгаа ч гэсэн ингээ нэг жижигхэн элемент хийж чадахгүй байхгүй юу. Нэг хөгийн нэг юм барьцсан. Тэр нь юу гэхээр ерөөсөө энэ жижиг юм булчингууд хөгжөөгүй ч хөгжсөн ч гэсэн айгу сул хөгжилтэй байна гэсэн юм л хараж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо энэ жишээ нь NBA ярахаар нэг уян хатан чанартай тамирчид байдаг шүү дээ. Ингээл оролт хийхээр ингээл агаар дээр янз янзын юм хийгээд байдаг. Ингүүдээ мөрөлдөөл ингээл яаж яж байгаа л гүйцэтгэлээ сайн. Тэд нар ерөөсөө яг тийм дээр л анхаарсан байдаг нэ л гэж анхаарсан. Тэр нь их том булчинтай биш. Ерөөсөө яг нэг сагсан хэрэгтэй жижиг элементийн булчин, тэнцвэрийн булчингуудыг нүдэн анаад ингээд зогсон ч гэсэн ерөөсөө 1-2 минут балансаа алдахгүй байх. Тийм байжж тэр заавал сагс гэхгүй те бүх спортын дээр тийм байх юм биш үү. Тэр одоо тэр спорт анагаах ухааны тэр зүйлийг Монголд энэ салбар хөгжөөсэй гэсэн тийм юм надад бүр төрсөн шүү дээ. Баг энэ чиглэлээр сураад баг хөгжүүлт юм уу гэсэн төрсөн аахгүй. Тэгэхээр тэр байдал илүү яжаад бидний одоо энэ бүх спортын юу бол левел одоо хий дахин дээшлэх юм бэ. Хамаагүй дэшээ. Тийм. Тэгээд бас түрүүний энэ шуугийн хэлдгээд жижиг булчин гэхээс илүүтэйгээр сайн багш те. Сайн багш тасжуулагч нарын доор зөв одоо их хийснээрээ тэр чинь ингээд булчин шууд урахгүй ингээд шүү дээ. Одоо бодибилдинг гэдэг бүгд л ярьдаг шүү. Давтамжтай зөв хийжээ, зөв хоолтой байжээс наа чи хөгждөг шүү гэж ярьдаг. Яг тэр байдлыг зөв тас хүнд суулдаг яхам нур. Би одоо яг ясан дээр миний нурууд бүтсэн байдал яг анх бас нэг хальт фитнес хийж явахдаа мэдхгүй очоод хүнд мөн дээр суугаад нөгөө хөл дийлээд байдаг нуруу өмнөний булчин юм. Тэгэл ерөөхдөө гимтээсэн байгаа байхгүй. Тийм үү. Тэнгүүд дараа нь ингээд нөгөө нэг жоохон ингээд мэдлэг ахаад ирэнгүүт энэ өстө буруу юм хийчихсэн бэ шүү гэсэн юм амар толгойд орж ирээ. Тухайн үед бар толгой ингэж байгаа юм чи. Тэгэхээр яг залуучуудтай гэж хэлэхэд яг суурьд бэлтгэхдээ бас хүмүүсээс асуугаад бас мэдлэгтэй тасжуулагчнараас асуугаад юмаа хийгэрэй гэж бас хэлмээр байна.
техник гэдэг чинь бол маш чухал тий. спортын хувьд бол хамгийн номер 1 зүйл ер нь техник л гэж. Фундаментал үнсэн юм ч тий. Тэгэхээр ч бүхэл спорт техниктэй юм шүү дээ. За ер нь одоо тэгээд цаашдаа ер нь ямар зорилготой байна? Зорилго ямар зорилго тавьж байна? Мэдээж та олимпикоор зорж байгаа бах. Түүнээс өөр бас том зорилгоуд юу байна? Одоо манай 3/3-ын гэр бүл чинь маш том шүү дээ тий. Маш том. Тэгээд зорьсон зорилго бол ингээд төлөөлөл маш ерөнхийдөө яг аюу байгаа. Тэгээд миний зорилгод одоо ингээд баг хамт олноороо бид нар сая Energy-с багтай 3 жилийн гэрээ хийсэн. Тэгээд клубын шимжээнд бас 3 болон түүнээс зээжил маш амжилттай бөгөөд бэртэл гэмтэлгүй тий. Тэгэж ахицтай багаараа одоо ажиллахыг бас зорилго тавьсан байна. Хоёрд бас энэ 2020 оны Олимп энд бас ажиллах бас мөнгө тэндээ оролцох маш том зорилго бас энэ дөрөнд бас тавьсан байна. Тэгээд бүр цаашдаа зорилго гэх юм бол маш олон юмнууд байна. Ингээд өөртөө бас айгүй их сурах юмнууд айгүй их байна. Бас биш миний хувьд нэг англи хэлний тал дээр айгүй асуудалтай. Тэгээд би бас хэлмэлэндээ бас сайжруулах гэсэн бас зорилго бас тавьсан л байна. Ер нь бол зорилгууд ийм л да. Одоо ингээд маргааш бэлтгэлийг хэлж байгаа шиг байна тий. Хэдэн ер нь амрах ингээд гэртээ байх ер нь хугацаа танаас ер нь бага байдаг да. Гэртээ байх ер нь ямар хөө надад сар гарan бол гэртээ сайн ингээд байх шиг байна. Тийм гэхдээ яг ч байраагааш бид нар бэлтгэл хийсэн шүү дээ. Бас уулгээд тий. Тэгээд сайн гоё ерөнхийдөө бас амарч бас нөгөө нэг маш их ачаалттай бэлтгэсэн амралтуудыг авсан маргаашаас ирч хүчтэй бас бэлтгэлтэй орно гэсэн л байна да. Коронавигоос тэмцээн болоо хойшлогдгийг сонсоход ямар хүн мэдрэмж төрсөн? Энэ нэтгэгийн тэмцээн хойшлогдсон. Тэрэнд нөө бэлдсэн байсан болохоор бас жоохон тэг санагдсан, онцгой санагдсан. Сайн бэлдсэн таа тийм бид нар чинь бас ингээ айгүй олон хугацааг бас бэлдсэн байсан. Яг хоо тэр бэлтгэл маань одоо ингээд унчаагүй л байна л да. Тэгээ яг барай авч байгаа. Тэгээд угаасаа тэгээ цаг үеийн ийм байгаа юм чинь эндээ тааруулаад тамирчин хүмүүс тэгэл бэлт яах ёстой шүү дээ. Ерөөд тааруулсан. Тэгээд эндээ бол нэг актер тийм юу бол байхгүй. За ингээд манай хөөрөлтөн подкастын 4 дахь дугаар. Монгол Улсын шишөөгийн тамирчин Цэрэнбаатар маань оролцлоо. Бас сайхан өгөөжтэй гой зүйлүүдийг дандаа хэрэгтэй зүйлс хэллээ. Гэртэл гимплээс бас иргэнсэн мундаг түүхийг олон залуучуудад өөрсдөө урам зориг авах бах гэж бодож байна. Бид тэгээд бас онцлон бас шторконд энэ хэсгийг оруулах гэж бодож байна. За ингээд тий орой болгоно 22 цагаас баасан гарагийн 22 цагаас та бүхэн бас манай хөөрөлтөн подкастыг бас үзэж байгаарай. MNB спорт цугаар гарна. За SoundCloud дээр Сасанбүй хөөрөлтөн гэдэг крилэр чи хангууд гараад ирнэ юм байгаа. За тэгээ 20 үед коронатой байна. Маска сайн зүгээрээ олон нийтийн газараар бити яваарай. Гараа хариутахаарай. Гараа угаагаарай. За Циркад маань хэлэх зүйл байна. За ингээд нэвтрүүлэг төрж орсонд баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгээр бас ингээд өөрийнх нь бас ингээд тэ сурч мэдсэн зүйл болон цаашдаа сурах зүйлүүд маш их ярьлаа. Тэгээд залуучуудаа бас ингээд бас өөрийнх нь бас мэдсэн зүйлүүдээс ингээд хуваалцаа цаашдаа бас хэрэгжүүлэх юмнуудаа бол над үлдэж жишээ аваад цаашаа явах юм бол бас зүгээр шүү ч яах баярлалаа тий. Энэ нь бас та хэд бас хэрэгтэй юм та хэд хүргэсэн бол бас миний бас хамгийн том юу шүү л гэж хэлдэг. Циркадад гэсэн тэгээд олон залуучуудад үлгэрдүүрээр болж байгаад баярлалаа. Олон жил бас биднийгээ баярлуулж үлгэрдүүрээр хээрээ яваа. За окей. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөө баярлалаа. Баярлалаа. Бай.